Сайн байцгаана уу? За, ханаа 7 дугаар сарынхаа уншлагаар уулзж гин. За, жоохон хоцорж оруулж агаад уучлаарай. Сүүлийн үед нэлээд нөгөө ар гэрийн ажил гээд завгүй байлаа. За, өнөөдрийн уншлага нь бол 3 сонголттой. 1, 2, 3. За, ингэж чулуутайгаар сонгож болно. За, энэ ногоон хаш. Би буруу санаагүй бол ногоон хаш. Би ч бас чулуу сайн мэдгүй. За, ногоон хаш. Энэ хар маань байхаа. Эсвэл хар обсидиан ч юм. Хамгаалтын зорилттой чулуу. За, энэ ягаан болор. За, ингээд чулуутай нь бас сонгож болно. За, сонголтоо исэн байх гэж найдаж байна. За, өнөөдрийн уншлагын дараалал бол мэдээж 1-р энергийн шалгалт. За, тэгээ 2-дугаарт нь ерөнхий 7 дугаар сарын байдал хараад за тэгээд дараад нь болохоор 7-7 хоног 21 өдөр суглаж харна. За, тэгээд хүн хоорондын харилцаа руу шууд орно. Тэгээс хүн хоорондын харилцаа маань эхлээд ганц бие хүмүүстэй дараа нь харин хостой хүмүүстэй уншлага хийгээд дуусгах байгаа. За, ингээ мэргэлэг орцгоё. За, 1-р группийнх маань уншлагандаа тавтан байрлал. За, нэгийнхэнд маань ногоон чулуу сонгосон тийм ээ. За, ногоон чулуу бол ногоон өнгө ер нь зүрхэн хүрттэй холбогддог. Тэгэхээр зүрхэн хүрт нь ямар нэгэн асуудалтай байж болно. Үгүй бол зүрхэн хүрт нь маш гоё нээлттэй хүмүүс байж болно гэж би бодож байна. За, тэгээ бас мэдээж ногоон өнгөнд дуртай болохоор сонгосон байж магадгүй тий. За, ногоон өнгө нь өөрөө нөгөө тайвширлын өнгө гэж ойлгодог. За, ерөнхийдөө их гарч ирдэг зөвлөгөө гарч ирсэн байна. За, энэ бол ер нь бол айгу гоё утгатай. Сахиусан тэнгэрүүд нь хорвоо ертөнц байнга өртөж хамт байгаа чи ганцаараа биш шүү. За, тэгээд бид нар чамд ингээд байнга ингээд хамт байгаагаа илтгэж янз бүрийн тэмдэгтүүдийг ингээд үлдээдэг гэж аахгүй. Яг энд бичснээр бол өд зоос буюу бусад янз бүрийн таних тэмдэг тийм бэлгэшээлтэй зүйлүүдээр л ихэнхдээ илэрхийлэгдэнэ л дээ. Тэгэхээр та юуг одоо бэлгшээж боддгоо те эсвэл юуг жоохон ингээд жоохон онцгүй юмтай таарчлаа та гэж боддог ч юм уу те. Тэр болгоно нь одоо сахиусан тэнгэрүүдийнх нь анхааруулга мессеж хамт байгаа шүү гэдэг дохио гэсэн үг. Ялангуяа маань монголчууд юу яадаг штэ муур ч юм уу эсвэл ямар нэгэн амьтан ингээл өврлөө орох эсвэл өврөөс гарах марах гэдэг дээр жоохон бэлгшээлтэй байдаг те. Гэх мэтчлэн одоо энэ дээр бичсэн шиг өд зоосноос гадна та янз бүрийн бас тоонууд харж иж болно те. 11 ч юм уу эсвэл ижил олон тоо хараад идэг ч юм уу цаг хараад идэг. За, тиймэрхүү зүйлүүд байж магадгүй. Тэгэхээр ямар ч сан ганцаараа биш шүү, хамт байгаа шүү гэсэн утгатай. За, ингээд уламжлал ёсороо хамгааллаа энергийн шалгалт болгож 3 өдөр суглана. За, 3 биш 4 боллоо. За, 4 өдрөөр гарч ирж байна. За, Азийн урд гэд гоё үзэр гарсан байна тий. Ямар ч сан ойрын өнгөрсөнд бол нэлээд том өөрчлөлтүүд болсон байж магадгүй. Том зүйл өдөр тутмын одоо энгийн биш те жоохон том зүйлүүд тохиолдсон байж магадгүй юм байна. Одоо энэ хоёрыг ингээ харангуут шууд надад бол машин хожсон юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Машин хожсон байж магадгүй. Үгүй бол ер нь бол ийм машин тэрэг бэлгэнд авсан ч юм уу эсвэл машин тэрэгтэй холбоотой ажил нь айгүй амжилттай бүтсэн ч юм уу. За, бас нүүдэл судал байж болно тий. Нүүдэл судал айгүй азтай хувь тавилангаар
гоё газар руу нүүсэн ч юм уу тий. За тиймэрхүү утгатай байж болох юм байна. За тэгээд энэ донд маань нэлээд шийдэмгий сэтгэл хөдлөлөөрөө биш өөрийнхөө яг одоо ухаанаараа аливаа зүйлд ханддаг, тархиараа аливаа зүйлд ханддаг хүмүүс байх шиг байна. За бас энэ нөгөө сэлмийн хаа маань өөрөө айгуу тийм ухаалаг логик дүгнэлт сайн гаргадагаас гадна айгуу нөгөө юм хуульч, эмч, прокурор ч юм уу нэг тиймэрхүү олон хүнтэй харьцдаг. Тэгтээ олон хүнтэй харьцдаг ажил нь өөрийг нэг жоохон тийм хүйтэн хүндийдүү, цэвдэг юм шиг болгоцсон тийм хүмүүс байж магадгүй. Гаднаас аягүй тэгж харагддаг. Гэтэ дотроо ямар ч үж болно шүү дээ, тий. Яг хажууд хөзрөөр нь харахаар дотроо бол илүү их хүмүүсийг хайрладаг хүн байж магадгүй. Айгүйх тийм нөгөө дотроос нь ингээл хайран дандаа ундарч идэг, гаднаа л жоохон юм хүйтэн хүндий юм шиг харагддаг боловч хүмүүсийг айгүйх хайрладаг, сэтгэлээ өгдөг, сэтгэл гаргадаг юм шиг харагдчихэв. Тэгээд мөн амьдралд одоо ер нь яг би юу хийж амьдрах ёстой, яах ёстой гэдгээ ойлгоцсон хүмүүс бас энэ дунд байна. Тэгээд амьдралын үрд бол яг зөөрөө эргэж байна. Одоо л амьдрал маш сайхан байгаа харагдаж байгаа байхгүй юу? За тэгээд уламжлалт утгаараа бол эн чинь нөгөө нүүдэл суудал ойрхон ийш тийшээ ажил хэргийн шугамар ийш тийшээ явсан байж магадгүй тээврийн иргэслэр. За тэгээд мөн машин хэрэгтэй холбоотой гэж хэлсэн те түрүүн. Тийм машин хэрэгтэй холбоотой зүйл байж болно. Шинэ машинтай болсон, машинаа сольсон. За тэгээ гол нь бол чиглэлээ олцсон хүмүүс. Өөртөө итгэлтэй, өөрийгөө юм урам зоригжуулдаг зүйлээ олцсон. За тэгээд альваад нөгөө юугаар ханддаг. Хит ингээ нэг талыг барьдаггүй, юм арга билгийг хослуулж явдаг хүмүүс байх магадaltaй юм нэг юм сайн мууг тэнцүүлж идэг. Арга билэг гингүүд илүүтэй нөгөө юу штэ тий сүнслэг замналаа бас хөөж чаддаг. Энэ Азийн энэ хөзөртөөгөө нийцсэн ч гэсэндээ энэ нөгөө 10 ноембрын том их аркан хөзөртөөгөө нийцсэн ч гэсэн ер нь бол сүнслэг байдлаач хөгжүүлж чаддаг. Бодит амьдрал дээрээ ч өөрийгөө бас ингээд дайчилж чаддаг тийм хослуулж айгуу гоё чаддаг хүмүүс байх шиг байна. За тэгээ бас энэ дунд ч нөгөө энэ аягны тамга ч нөгөө юу илэрхийлдэг. Шинэхэн хайр дурлалтаа учирсан хүмүүс байж магадгүй. Тэгээ тэр шинэхэн хайр дурлал нь одоо заяаны хань байж болохоор хэмжээний тийм хүн байх шиг байна. За иймэрхүү хитрхи олон юм хэлчлээ тий. За ер нь бол зүгээр л энергийн шалгалт шүү дээ. За ингээд одоо гол уншлага буюу 7 дугаар сарынхаа ерөнхий төлөв байдал руу орноо. За 7 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг нэг харчаад араас нь 1-р 7 хоног, 2-р 7 хоног, 3-4 гээд нэг хөзрөөр ингээд багцлаад явчих. Ерөнхий одоо уур амьсгал гэх юм уу, ерөнхий байдал нь ямар хөө байхаар байна гэд хараа авчи. За 1-р сонголтынхан дээр 7 дугаар сарын ерөнхий байдал нь иймэрхүү байна гэсэн ийм үзрүүд гарч ирлээ. За ерөнхийдөө бол нэлийн тогтвортой байхаар харагдчихээн. 7 дугаар сард нэлийн тогтвортой байна. Одоо ашиг орлогын хувьд ч тэр. Тэгтээ яг нөгөө бүр нэг юм айхтар том орлого орж ирнэ гэсэн ч юм харагдахгүй л байна. Ер нь бол хичээл зүтгэлтэй байна. Өдөр тутам ингээд жоохон хэвийн маягтай үргэлжилж магадгүй харагдчихээн. За тэгээд энэ хичээл зүтгэл их байгаад байгаа байхгүй юу? Ямар нэгэн зүйл дээр одоо мундаг болох гээд өмнөхөөсөө илүү сайжрах гээд маш их хичээл зүтгэл гаргаж байгаа харагдчихээн. Тэнгүүд энэ маань үр ашигтай бол өхөр харагдчихээн. Одоо жишээ нь спортоор хичээлдэг бол тий эсвэл фитнес жим ч юм уу ямар нэгэн байдлаар нэг юм өөрийгөө хөгжүүлэх эсвэл гадаад үзмжиндээ анхаарах, эрүүл мэндэд анхаарах, эсвэл ажил төрөлдөө анхаарах гэд энэ хичээл зүтгэл маань ямар ч байсан үр ашигтай өгн үнэлэгдэн, шагнагдана. Авьяас нь улам тодорно. Одоо нэлийн авьяаслаг хүмүүс гэж магадгүй хийж байгаа зүйлдээ авьяас чадрынхаа одоо авьяас чадвараа сайн гаргаж чадхаар харагдаад байна. За тэгээд
бас харьцангуй том үйл явдлууд болохоор харагдаж байна. Гэхдээ энэ нь надад бол илүүтэй хүн хоорондын харилцаан дээр юм уу да гэмээр харагдаад байгаа байхгүй юу? За энд нэг юм Сэлэмний хатан хаан гэд нэг юм хоёр хүзэр гараад ирсэн. Гэхдээ яагаад ч юм бэ энэ хоёр хүн маань одоохондоо ганц бий гэж магадгүй. Илүүтэй ажил карьер дээр анхаарч байгаа хүмүүс гэж магадгүй. За энэ хүмүүс маань нэг юм эргэж харах гэдэг юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Өнгөрсөн лүүгээ. Өнгөрснөө дахин шинээр эхлэх гээд байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд за яг одоо жишээ болгоод хос хоёр хүн байж байгаа төр зур салцсан байлаа гэж бодоход энэ сард бол эргэж нийлэх талаар бодоод байна. Нийлэх нэлээ магадaltaй байна. За тэгээд хоёр талд бол хоёулаа ингээд дууг нь бол хин хиндээ их үнэнчээр байсан хүмүүс юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Үнэнчээр байсан. За тэгээд энэ харилцаа маань зөвхөн нэг юм төр зур завсарлсан юм уу да гэмээр харагдаж байна. За эндээс нэг юм эмэгтэй эсвэл эмэгтэйлэг энергитэй ямар нэг зүйлийг хийх гээд маш их тийм хүсэл тэмүүлэлтэй байгаад байна. Нэг зүйлийг зорьсон түүнийхээ төлөө ингээ айгуу тийм урам зоригтойгоор орж ийн. За энэ дээр айгуу хичээж ийн. Тэгээд хичээл зүтгэл нь бас үнэлэгдэж ийн гэж харагдаад байна. За харин эрэгтэйлэг энергийн давангай хүмүүс маань болохоор айгуу тийм мундаг байна. Юу ч хийсэн бүтгээр хэмжээний айгуу тийм бүтээлч байгаад байна. Одоо энэ хүнд бол одоо шаардлагатай бүх зүйл нь байх нь байна. Энэ 7 дугаар сард бол дутуу юм юу ч байхгүй зүгээр л өөрөө жоохон сайн бодож төлөвлөж байгаа л хийх юм бол гараас нь бол нэлийн юм гарахаар харагдаж байна. За тэгээд байр суурийн хувьд бас бүр айгүй том болж магадгүй. Одоо юу хөө? Тушаал ахих, дарга цэрэг гэдэг өндөр албан тушаалтай болохоор харагдаад байна. За тэгээд энэ 7 дугаар сард угаасаа бүх хүмүүс л ер нь нийтээрээ ер нь нэг юм амралтын байдалтай байх байх. За амралтын энерги бас орж ирж байна. Энэ нь гэхдээ илүүтэй юун дээр амрах гэдэг нэг юм айгүй их тийм хүсэл тэмүүлэлтэй байгаад байгаа шүү дээ. Тэр тал дээр нэг жоохон эсвэл юу үүсч магадгүй. Бурхан миний манай хүүхдүүд. Уг нь чимэг байгаарэ гэж гойж орж ирсэн юм. Хитрхи их юм нөгөө юу байдал вэ? Нэг юмыг айгүй хийх гээд бүтээх гээд ингээд бүр улаарч магадгүй. Тэр байдал маань жоохон амралтын байдлаас болоод амрах гад байна уу? Эсвэл энэ одоо ийм энергитэй байдал маань жоохон нэг хэсэг зур бас юу яж магадгүй. Сарнаад нэг юу ч хиймээргүй ч юм уу? Тиймэрхүү болж бас магадгүй. За түрүүн хийсэн нөгөө өнгөрсөнд харилцаагаа сэргээж магадгүй гэсэн утгаас гадна ер нь өнгөрсөнд нөгөө нэг гүйцээгээгүй орхицсон, дуусгаагүй орхицсон ажилч бай, харилцаач бай, тэ юуч бай ямар ч сан түүнийгээ эргэн санаад дахиж хийж дуусгах бас магадaltaй байна энэ 7 дугаар сард. Тэгээд мөн нөгөө им magician хөзөр маань бас manifest хийвэл бас үр дүнтэйг илэрхийлж идэг. Бодлынхаа хүчээр өөртөө сайн сайхан зүйлийг татах чадвартай хүмүүс учраас эерэг сайн сайхан зүйлсийг бодоод өөртөө бас дуудвал үр дүнтэй байхаар харагдаж шүү. Ямар ч л байсан хамгийн төгсгөлийн үзэр маань бол зоосны хүү байгаа. Тэгэхээр шагнагдах ямар нэгэн тэмцээн уралдаанд ялж одоо медаль цоом авах ч юм уу эсвэл ийм өөрийнхөө авьяасыг нээх авьяасаараа гэрэлтэх хүмүүст айгуу тийм нөгөө юу болж магадгүй. Олонд танигдаж магадгүй өөрийнхөө авьяасаар хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх, тодорхой хэмжээнд бас нэр алдарт хүрэх. Тэгээд энэ сард одоо янз бүрийн нөгөө юм шин зүйлийг туршиж үзэх ямар нэгэн боломж орж ирэх юм бол үзээд алдаарай гэж байгаа байхгүй ямар ч айх айдсгүй орох хэрэгтэй. Шинэ ажлын санал байж болно. Шинэ бас нөхөрлөл байж болж гин. За шинэ харилцаа
Үгүй бол өнгөрсөнд харилцаагаа дахин сэргээх ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлс дээр ээлтэй сар байх нэ. За бас нэг давхар утга нь гэвэл нэгдүгээр сонголтынханд байна маш сайхан нөхөрлөл бас байх шиг байна. Сайн найз нөхд нь хажууд нь байдаг юм шиг харагдаж байна. Энэ дээрээс харсан тэр энэ хоёр хүүгээрч тэр харсан яг хоо энэ нөхөрлийн харилцаа яг хоо нэг хэсэгтээ жоохон саатах жоох тий завсарлсан ч юм уу те нэг хэсэг холбоогүй харилцаагүй жоохон удсан байж магадгүй. Тэгтээ одоо энэ харилцаан дээрээ ажилласнаар илүү бат бөх урт хугацааны нөхөрлөл байхаар харагдчих шүү. За. Тэгэхээр нөхөрлөл тал дээр сайн найз нөхөдийн тал дээр бол маш ээлтэй байна. За тэгэхээр нэгдүгээр сонголтынханд маань 7 дугаар сар маань нэлийн ээлтэй сар байх нэ. Аялал зугаалга, амралт байна. За дээрэс нь ажил төрөл дээр амжилттай байхаар байна. Удаан тогтвортой анд нөхдийн харилцаанд байхаар байна. Одоо илүү өмнөхөөсөө илүү юм одоо бат гүн холбооны нөхөрлөл. За тэгээ заримынх нь хувьд бол өнгөрсөн харилцаагаа бас эргээд бодоход гимгүү энэ харилцаагаа нэг юм илүү одоо юм дээд төвшөнд гэх юм уу? Илүү сайжруулах тал дээр бас ээлтэй байгаад шүү. За тэгэхээр энэ ерөнхийдөө л нэг юм айгуу тийм үнэнч хүмүүс байгаад байна энэ групп сонголтынханд бол. За ингээд 7 дугаар сарын ерөнхий байдал. Иймэрхүү зүйлсүүд гарч ирлээ. За одоо 7 дугаар сарын 4-7 хоногт хуваагаад нэг өдрөөр суглаад үзснэ. 1-р 7 хоног. За 2-р 7 хоног. За 3 дээр 2 үзэр гарт ирлээ. За 4-р нөгөө түрүүн гараадсан хоёр нөхрөлийн үзэрч уруу хараад гараад ирсэн бахан хоёулаа. За яг энэ чинь гэхдээ тусдаа л да энэ 1-р 7 хоног, энэ 2-р 7 хоног, энд 3, энд 4. Зин 3 дээр юм хоёр. За 1-р 7 хоногт за мөнгө санхүүтэйгээ нэлээд анхааралтай харьцаараа гэмээр юм байна. Хид үрлэгэн мөнгө санхүүтэйгээ айгуу тийм хариуцлагагүй хандаж бас магадгүй тал харагдаж байна. Хариуцлага тал дээрээ анхааралтай байх хэрэгтэй юм байна. Ялангуяа мөнгө санхүүтэй холбоотой. Хид үрлэгэн байх үе сайн тэр тал дээр анхаараарай. За тэгээд 2-р 7 хоног дээр бол энэ хоёр яг уруу хараад ороод тэгэхээр 1-2-р 7 хоног дээр сануулга маягаар л орж ирж байгаа шиг байна л та. За 2-р 7 хоног дээр болохоор нөгөө нэг айгуу тийм мундаг оргилсон хүсэл тэмүүлэлтэй тий энийг чийчмээр тэрийг чийчмээр тийм урам зориг маань жоохон байхгүй болсон байж болно. Нэг л урам зориггүй нэг юм уг нь хийх ёстой байгаад байдаг тэгэнгүүтээ тэрийг яг яаж хийх нэг л уучраа олохгүй байх юм уу тий. Тэгээ нэг чиглэлгүй юм шиг бас нөгөө сөрөг хандлагыг илэрхийлдэг. Аливаа зүйлийг нэг болох бүтггүй талаас нь хараад байх. За тиймэрхүү талтай байж магадгүй. Тэгэхээр энэ тал дээр анхаараарай. За тэг ягаад ч юм хэлмээр санагдаад байгаа. Энэ нөгөө түрүүн ерөнхий байдал дээр бол хоёулаа зөв харж гарсан үзрэг гараад ирж байгаа байхгүй юу? Тэр бол нөхөрлөлөөр тайлагдчихсан тий. Тэнгүүд уруу хараад ирэхээр бас дайсагнал байгаад байдаг. Тэгэхээр магадгүй энэ 7 хоногийн үгүй энэ 7 сарын эхний 1-2 7 хоногт ч юм уу одоо сайн найзтайгаа төр зур маргалдаж магадгүй, муудалцаж магадгүй тий. Тэгвэл юун дээр бол нөө төр зур нэг юм нөхрөлийн харилцаа жоохон тасарч агаад эргээд илүү батчихна гэд хэлжсэн тий. Тэр базынд гарч ирээд байгаа юм шиг санагдаад байна. За 3 дугаар
хоног дээр бол одоо энд ингээ гацаад байсан тий нэг юм хийх гээд учрыг нь олохгүй урам зориг нь бүр ингээ алга болчоод одоо юу гэдэг нь онгод нь алга болчоод байсан бол 3 дугаар 7 хоног дээр ер нь нэлийн учрыг нь олох шинжтэй байна. За энийг ингээ ийчих юм биш те. Али чи тэрийг би энийг ингээ гээд одоо хүмүүст ингээ үүрэг даалгавраа айгу сайн оновчтой өгөөд хийх гэж байгаа зүйлээ маш сайн одоо зохион байгуулж удирдан зохион байгуулах чадвар маш дээшилж гин гал энерги дээшилж гин эрч хүч маань айгу өндөр болоод эхэлж гин те. Хүү үзрөөс хаан үзэр хүртэл өсөрж штэ тий. За тэгээд магадгүй энэ нь одоо нөгөө найзтайгаа эвлэрсний дараа байж магадгүй одоо ямар нэгэн зүйл дээр хамтарч байгаа найз нөхд ч юм хамтрагчтайгаа. За тэгээд ямар ч байсан учрыг нь олно тэнцвэртэй байдлыг олно гэдэг байгаа тий. Өөрөөсөө өөрийнхөө дотроосоо энэ зүйлийнхээ учрыг олж байгаа байхгүй юу? Сэтгэл зүйтэй холбоотой ер нь бол. За энэ нь бас давхар нөгөө танилын хүрээ нэмэгдэхийг бас илэрхийлж болно. Хааны саваа маань өөрөө тийм танил тал ихтэй, магадгүй нөгөө сошиалд итгэвтэй, удирдах албан тушаалын хүн байдаг штэ. За ийм байна. Тэгээ балансыг олно гэдэг ба тий тэнцвэртэй байдалд суралцахаар байна. Нэг бол одоо 3 дугаар 7 хоног дээр бүх юмний одоо баланс тогтворч гэнэ гэсэн үг тий. Хит залхуураад байх ч юм уу эсвэл хит их ажиллах гэдэг дээрээ аюу анхаарал эхэлнэ гэсэн үг. За 4 дугаар 7 хоног дээр болохоор гоё ажлын санал ирж магадгүй өөрт чинь сайн ажлын саналд маш таалагдах тийм ажлын санал ирж магадгүй. Үгүй бол одоо эсрэг хүстэнд танд хайр сэтгэлээ илчлэх романтик гоё болзоонд явах аюу тийм романтик 7 хоног байх нэ уур амьсгал. За ийм байна. За одоо бол хүн хоорондын харилцаа буюу хайр дурлал дээр нь үзье гэж бодлоо. За энэ удаад сингл болон хамтрагчтай гэсэн хостой хүмүүстэй тус тусад нь хөзөр татъя. За 7 дугаар сард сингл хүмүүст ганц бие хүмүүст маань хайр дурлал хүн хоорондын харилцаан дээр ямар үйл явдлууд тохиолдох вэ нэ? За ганц бие хүмүүст маань эдгээр хөзрүүд гарч ирсэн. За 7 дугаар сард түрүүний ерөнхий уншлаган дээр ч гэсэндээ нэг юм эвлэлтэн нэгдэх, эргэн нэгдэх яг гоо эргэн нэгдэх гэдэг утгаар хэлэв л дээ. Ер нь нэг эргэж нэг харах гэсэн зүйл байгаад байсан да. Тэр бас баталгаажиж орж ирэлээ л та. Тэгэхээр одоо нэг юм хоорондоо нэг юм таталцгаа болцсон те. Энэ үзэр маань уруу харж байгаа байхгүй. Тэгэхээр өмнөх шигээ нэг юм гал халуун байхаа болцсон. Тэгэл ерөөсөө битээр нэг юм тохирохгүй юм байна ерөөсөө таарахгүй тохирохгүй юм байна гэж боддог байсан. Тэр харилцаа эргэж ирж байгаа юм шиг харагдаад байна л да. Яг л энэ харилцааг ингээд нөгөө дахин сэргээгээ дахиж одоо эмчилж үзэх гээд байгаа байхгүй юу? Харилцаагаа дахиж нэг оролдож үзэх гээд байгаа. Тэгээд энэ чи бол хайрыг хүртэх хэрэгтэй хайрлагдсан гэдэг. Тэгээд яг зургаасаа харахаар ингээд нэг мэдээж нөө хайрын бурхан тэнгэр нь нөө сумаа харавж байгаагаар харагдаж штэ. Тэгэхээр ямар ч л байсан өнгөрсөнд ингээд бит хоёр ингээд дууссан болцсон ер нь битээр бүтэхгүй таарахгүй тохирохгүй гэж боддог байсан харилцаа ер нь бол дахин сэргэх нэлээ магадaltaй харагдаж байна. Тэгээд энэ маань бас 6-гийн аягаар ч гэсэн батлагдаад байна л да. Тийм өнгөрсөнд мэддэг байсан хүн одоо өнөөдөр таны амьдралд орж ирнэ гэсэн утга. Яг энэ маань одоо багын найз ч юм уу тиймэрхүү утгатай л да багын найз өмнө мэддэг байсан хүн гинт амьдрал одоо цаг дээр гарч ирэх ч юм уу тиймэрхүү утгатай.
Тэгэхээр яг ерөнхийд ингээ харахаар дээрээс нь 7 сарын ерөнхий онцлогон дээр ч гэсэн ер нь юм эргэж нийлэх мэлэх гэсэн утга байгаадсан. Тэгэхээр өнгөрснөөс тань дээр хүн ирэхээр харагдаж байна. Магадгүй энэ харилцааны аюу тийм зөрчилдөөнтэй байсан байж магадгүй, айгүй хэрэлддэг, маргалддаг байсан байж магадгүй. Тэгээд энэ болгоныг бол ер нь бол эв зүгээр, хүчээр биш, ивээр шийдэх ёстой гэдгөө ойлгоцгоос хүмүүс байх магадaltaй. Хэрвээ тэгэж ойлгосон цагт ялалт амжилт ирнэ. За тэгээд энэ хоёр маань бас ингээд ороод ирэхээр 4-ийн сава, 6-гийн сава хорим найр ч юм уу тий. Нэг тиймэрхүү зүйл бас болж магадгүй юм шиг. Эвлэл одоо тогтвортой удаан хугацааны харилцаа гэдэг утгаараа. За бас энэ дээрээс давхар утга хэлмээр байна. Энэ дундх одоо таны тэр бодож байгаа хүн ч байж болно, үгүй бол та өөрөө ч юм уу нэг юм юу спортын хүн байх магадaltaй юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Айгуу тийм ирч хүчтэй, энергитэй, дээрээс нь төвчээртэй. Тэгэхээр спортынхан маань их тийм төвчээртэй хүмүүс байдаг те. Гал энерги ихтэй, тэгээ бас төвчээртэй. Ялангуяа нүуний спортын хүмүүс надад ингэ санагддаг байхгүй, нөгөө уураа айгуу сайн барьж чаддаг. За тэгээд зөв зүйл дээрээ нөгөө яг спорт дээрээ тэр их нөгөө эрчим хүч энерги гаргадаг. Ингийн үед харин одоо ингээд харваас ингээд баг нөгөө хүнээ хунаа ичхаар хүн байсан ч гэсэндээ айгүй тийм төвчээртэй. Энэ хүнгаасаа намайг ингээд барахгүй. Тэгэхээр би одоо энэ үндэ ингээд уур гарах хэрэггүй гэдэг ийм үзэл бодол ингээд суудсан. Тэг яг спортын хүмүүжил гэж би боддог байхгүй. Тэгэхээр нэг тийм хүмүүс байх магадaltaй харагдаж байна. Энэ өнгөрснөөс ирэх хүн нь үү эсвэл та өөрөө юу? Мэрэг үзэж байгаа хүн та өөрөө юу? За тэгээ бас дахиад галын хаан гарч ирсэн. Ер нь бол айгүй тийм хүсэл тэмүүлэл маш ихтэй байхаар байна. Эсрэг хүснээ чиглэсэн хүсэл тэмүүлэл маш ихтэй. За тэгээд дахиад 4-ийн тооны 2 давхцал гарч ирж байна. Тэгэхээр ер нь заримынх нь хувьд бол тэр эргэн нэгдэлт бол айгүй чухал байна. Дараа нь харамсахгүй байхад айгүй тустай гэх юм уу? Одоо цагийнхаа энэ жаргалтай байдлыг бол маш сайн мэдрэх хэрэгтэй. За тэгэхээр сингл хүмүүст маань бол ер нь л харилцаатай болох утгатай л үзрүүд гарч ирсэн. Маш удаан тогтвортой хамт амьдрах тийм хүн нь бол амьдралд нь гарч ирэхээр байна. Тэгээд өнгөрсөнд бол одоо юм нэг юм зөрчилдөөнтэй байсан янз бүрийн харилцаа байсан бол түүнийг маш зөөлөн айдуу аргаар шийдвэрлснээр ялалт таны талд ирж гин. Та тодорхой хэмжээний харилцаан дээр ялалтыг мэдрэх. Ялалт амжилтыг мэдрэх. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх. За тэгээд энэ харилцаагаа удирдан чиглүүлэх одоо эрхэн ч бах тий. Удирдан чиглүүлэх одоо нөгөө чадвар нь илүү таны талд байгаа харагдаад байгаа байхгүй юу? Та бол энэ харилцааг маш сайхан аваад явахаар харагдаж байна. Тэгэхээр заримынх нь хувьд бол шинэ харилцаа байна. Заримынх нь хувьд бол өнгөрснөөс хүн орж ирэх гээд байгаа шүү. За тэгэхээр энэ харилцаа маань хурим найрыг илэрхийлсэн утга бол 2 утга гарч ирсэн. Тэгэхээр бүр учиргүй нэг 7 сартаа шууд хурим хийдэггүй маа гэхэд ер нь бол ийм эхнэр нөхөр болох хэмжээний тийм тогтвортой тийм харилцаа гэсэн үг. Тийм харилцаа бол 7 сараас нэлийн одоо суурин тавигдах нэ. За синглчүүд ганц бие хүмүүст маань ийм мессежүүд орж ирлээ. За одоо харин хостой хүмүүс маань гэр бүлтэй, найз охинтой, найз хүүгэнтэй үерхэд олон жил болцсон. Хостой хүмүүс маань 7-р сард харваа ертөнц буюу сахиусан тэнгэрүүдээс ямар зөвлөгөө өгч байна? Юу болохоор байна? Дахиад гараад байна шүү дээ. You deserve love. Амтсан нэгдүгээр сонголтынханд маань
би ингэж харилцах ирэхгүй гэж боддог хүмүүс их байгаа маа да янз нь. Энэ хүзэр байн гарч ирээд байгааг бодоход. Тэгэхээр таавал харилцах хангалттай харилцах хэрэгтэй хүн шүү гэдгээ өөрөө айгу мэдэрхэн чухал байгаа юм шиг байна. Дээрээс нь итгэлцэл маш чухал байна. Хамтрагчтай итгэх. За тэгээд нөгөө гой мэдрэмжүүдээ бас илэрхийлэхдээ ингээд жоохон юу болцсон байж магадгүй. Хойрог. Одоо анхных шиг ингээд би биэндээ хайр сэтгэлээ илчлээл хөрхөн дотн тийм гоё романтик мэдрэмж энтрээ илэрхийлдэг байсан бол одоохондоо жоохон тиймэрхүү юм чинь болцсон байгаа даа болохоор түүнийгээ сэргээхийг бас сануулж гин гэж би ойлгож байна. Яг бол буруу харж гарч ирж байна. Тэгээд итгэлцэл чухал байна. Хайрыг хүртэх ёстой гэсэн итгэл бас чухал байна, тий. За энд нөгөө нэг та бол хайрыг хүртэх эрхтэй гэсэн үзэр аль синглж байх, хостойч бай гарч ирээд байна. Тэгэхээр энэ донд нэг юм өөртөө жоохон итгэлгүй хандлага их байгаад байгаа хүмүүс байх шиг байна. Энэ нь эмэгтэй ч гэж болно, эрэгтэй ч гэж болно, тий. Уг нь бол та өөрөө айгүй гоё хүн байгаад байгаа байхгүй юу? Маш гоё хүн. Эмэгтэй хүн бол одоо маш эмэгтэйлэг одоо ээж энергтэй. Тэгээд дээрэс нь үзэгсэлэнтэй аливаа зүйлийг айгүй сайн хийж чаддаг, бүтээж чаддаг. Одоо энэ тараа төзөрт маань 4 хатан байдаг. Тэрний хамгийн дээдлийн хатан үзэр гарч ирсэн учраас та бол маш гоё эмэгтэй байна. Илбэг дэлбэг бас байдал дандаа дагаж явдаг гэсэн үг. За тэгэхээр энэ хүн маань өөрөө нэг жоохон өөрийгөө жоохон голонгой байгаад байгаа юм шиг би одоо ингэж хайрлагдах ирэхгүй гэдэг нэг жоохон сөрөг үзэл бодол өөрт нь суучаад байгаа юм болов уу? За тийм байж магадгүй. Тэгэхээр энэ тал дээр анхаараарай гэж энэ та бол үнэхээр гоё эмэгтэй хүн, тийм болохоор өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэж байгаа шүү. За тэгээд мөн эмэгтэйчүүдийн талын янз бүрийн одоо эмнэлгээр явах шаардлага бас байгааг илэрхийлж магадгүй харагдлаа. За тэгээд хостой хүмүүс маань бас магадгүй аялалд явж магадгүй харагдаж байна энэ 7 дугаар сард. Мөн дээрэс нь ирээдүгөө илүү одоо энэ төлөвлөхтэй хоёлаа цаашдаа яах вэ, юу хүү гэдэг тал дээр их төлөвлөн, заримын нь бол бүр гадагшаа авч амьдэрдэг ч юм уу гэж ярилцах ч юм уу тий. Зарим нь бол аялалд явахаар, зарим нь бол бүр гадагшаа явж амьдрах уу ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлсийг бас төлөвлөж магадгүй. За тэгээд өмнөхөөсөө илүү бүр илүү нөгөө юм нэгдмэл байхаар харагдаж байна. Энд нь гол нь итгэлцэл аягүй чухал байна. Итгэлцэл би биендээ итгэх, итгэл, дээрэс нь би өөрийгөө хайрлагдах ёстой эрхтэй хүн гэдгээ мэдрэх. Тэгээд дээрэс нь романтик мэдрэмжүүдээ дахин сэргээх эдгээр нь маш чухал байна. Ингэснээрээ илүү өмнөхөөсөө илүү нэг хүн шиг би биендээ илүү уусч нэгдсэн байдалтай болохоор харагдаж байна. За магадгүй би биендээ бэлэг өгч магадгүй хин нэг нь эрэгтэй ч эмэгтэй ч одоо хайртай хүндээ бэлэг өгч магадгүй харагдаж байна. За энэ ч гэсэн түрүүн бас гарсан тий. Энэ донд бол ер нь ийм эрэгтэйлэг энергитэй тал нь энэ харилцаагаа илүү залж чиглүүлээд явах ер нь бол хэрэгтэй байгаад байна. Угаасаа эсвэл тэгж чаддаг гэсэн үг. Эрэгтэй тал маань энэ хосын харилцаагаа айгүй гоё авч явнаа. Удирдах чиглүүлээд уур амьсгалыг айгүй гоё авч явж чаддгаа гэдэг шүү. За тэгээд мөн энэ хосын харилцаан дээр нэг нь л их үүрэг хүлээгээд байна уу яаж юм тэр тал дээр бас анхаарат үзээрэй. Тэгэхгүй бол одоо хосынх нь нэг нь их ядраад байгаа харагдаж байна. Бодох зүйл ихтэй одоо амьдралаа төлөвлөн цаашдаа яах вэ гэдгээ төлөвлөж байна. За тэгээд дээрэс нь
ажил төрөл ч юм уу одоо янз бүрийн байдлаар бодож сэтгэлийн зовоох зүйл ихтэй. Тэгэнгүүт бас дээрэс нь өөрөөсөө гадна эхнэр хүүхдээ ч юм уу те эсвэл одоо найз охин залуугаа ингээд ер нь бол одоо муухагаар хэлэхэд ингээд чирж явах гэх юм уу. Тиймэрхүү их хитрхи их үүрэг хариуцлага ноогдчиход байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр энэ тал дээр бас хоёулаа юм тэнцвэртэй нөгөө оролцоо багтаа хос маань хэрвээ сонсож байгаа нь та өөрөө бол энэ тал дээр бас анхаарад хостоо бас тусламж дэмжлэг үзүүлэхийг хичээгээрэй. За хостоо хос дээр маань юм мессеж орж ирлээ. За ингээд нэгдүгээр сонголтынхны маань уншлага үгээр дуслаа. Таалагдсан, таарсан бах гэж найдаж байна. За тэгээд та нар маань шинээр үзэж байгаа хүмүүс байвал саба дараарай. Бас лайк, коммент үлдээхээ мартаа. Бас хувийн уншлага хийх сонирхолтой хүмүүс маань тайлбар хэсэгт байршуулсан байх линкээр холбогдоод цагаа аваад бас хувийн уншлага хийлгэж болдгоо шүү гэж хэлье. За ингээд нэгдүгээр сонголтынхан маань баяртай. Дараа уулзъя. За хоёрынхан маань уншлагандаа тавтаа майрал хар обсидиан чулуу сонгосон. За time to go. Тэгэхээр ямар ч цикл ингээд төгссөн дараагийн эхлэл нь ингээд шинэ эхлэлийн л одоо үндэс суур байдаг. Тэгэхээр тэр болгонд нь сахиусан тэнгэрүүд нь хамт байгаа шүү гэдгээ бас сануулсан байна. За хоёрдугаар сонголтынхаа уншлаганд оръё. За хоёрдугаар сонголтынхны маань ерөнхий байдал. Юу энергийн шалгалт. За ерөнхий байдал дээр бол маш давгүй. Одоогоор ч юм уу эсвэл ойрын өнгөрсөнд маш эерэг, гэгээлэг, баяр баясгалантай, хөвгөлтэй цаг хугацааг өнгөрүүлсэн байж магадгүй харагдаж байна. Нэг бол одоо нар мандах зүг тийшээ аялсан ч юм уу. Тэгэхээр энд нь одоо хамрын хід эсвэл Япон ч юм уу тийм нэг тийм зүүн урагшаа зүг рүү, зүүн зүг рүү аялж маялсан хүмүүс бас байж магадгүй. За тэгээд хуваарай бизнес эрхэлдэг хүмүүс байх шиг байна. За бас дээрэс нь хоёр одоо газар, хоёр байр, сав, хоёр ажил ч юм уу те нэг юм хоёр зүйлээ сонголт хийх гээд байж байгаа хүмүүс бас байна. Мөн дээрэс нь маш завгүй хүмүүс байна. Ажил гэр гээл их завгүй байгаа хүмүүс байна. За тэгээ бас стар гэхээр одыг илэрхийлж байгаа хоёр ч том хүзэр гарч ирлээ. Тэгэхээр одоо эргэн тойрныхоо хүмүүст маш гоё энергийг өгж идэг, гоё гэрэлтсэн, харанхууд од гялалзаж гэрэлтдэг шиг бас одоо нар бас маш том гэрлийг цацруулж идэг тий хүн болгонд дэлжээ тусгаж идэг. Тэгэхээр маш гоё гэрэлтсэн энергитэй хүмүүс байна. За тэгээд ягаад ч юм голд нь энэ хоёрын зоос ингээ ороод ирсэн чинь шүнж төр өдөрч төр ингээл хүмүүст аюу тийм гэрлийг мэдрүүлж идэг. Гэгээлэг байдлыг харуулж идэг тийм хүмүүс байх шиг байна. Энэ ингээд хөдрийн өнгөн ч гэсэн ингээл аюу гой уусч орж ирээд байгаа байхгүй юу? За тэгээд стар үзэр маань бас нэг уламжлалсаар аюу тийм юу алдар нэртэй олонний танд хүмүүс бас байж болно. Бас хүрээл дундаа ч гэсэн аюу тийм алдартай од гэдэг чтэй од хүмүүс. За энд нэг жоохон онцгүй юм нь болохоор хүмүүст хууртагдсан, заллагдсан бас хүмүүс энд байх шиг байна. Ямар нэгэн заллинд өртсөн ч юм уу. Гэхдээ энэ нь нэг амар тийм ноцтойгоор л харагдахгүй байна. Эргэн тойрны үзрүүд нэг гоё байгаа болохоор тэгэхээр нэг жижиг сайжиг одоо энэ онлайн заллаа энтер гэлээдэж шүү дээ. Тиймэрхүү ч юм уу. Үгүй бол нэг энэ одоо том жижиг ямар ч утгаар байж болно. Зүгээр нэг найздаа хууртагдсан ч байж болно. Үгүй бол бүр үнэхээр хосын харилцаанд хууртагдсан ч юм уу. Эсвэл хүн амьтанд мөнгө төгрөгөө өгөөд алдсан ямар нэгэн байдлаар л хүнд
мэдлүүлсэн тиймэрхүү хүмүүс байх шиг байна. За тэгэхээр 2 дугаар сонголтыг хийсэн хүмүүст маань 7 дугаар сар маань ямар хөө байх нь вэ? 7 дугаар сар 2 дугаар сонголтын маань ямар сайн сайхан зүйл тохиолдохоор байна. Юун дээр анхааруул зохихгүй. За хоёрынхны маань 7 дугаар сарын ерөнхий төлөв байдал дээр эдгээр хөзрүүд гарч ирсэн. За хамгийн их харагдж байгаа юм, хамгийн түрүүнд нүдэн тусч байгаа юм гэвэл маш их ядралт харагдаж байна. Тэгээд энэ нь нэг юм хоёр талтай. Нэг талдаа болохоор одоо хэтрүүлэн ууж идэх ямар нэг юмны донтолт тиймэрхүү зүйлээс болж өөрийнхөө биеийг бас ядрах магадaltaй. Бас одоо маш их хичээл зүтгэл гаргах одоо амралтгүй ажиллах ч юм уу тиймэрхүү талаасаа бас өөрийгөө их ядраах тал бас байгаа харагдаад байна. Тэгэхээр 7 дугаар сард аль болох одоо ийм зугаа цэнгэл ч юм уу янз бүрийн одоо ийм ямар нэгэн тийм сөрөг онцгүй донтолтын шин чанартай тийм хамаарал замралтай бол тэр тал дээрээ үгүй гэж хэлэх нь зүгээр хаа. Яа гэвэл хитрхи их ядрах гад байна. Эрүүл бие бэлтрийн хувьд амар ирч хүчгүй болоод ядрах гад байна. Тэгэхээр за энэ дээдлийн хэсгэн дээр болохоор яг илүүтэй найз нөхдөө гарч орох ч юм уу тэр тал дээр илүү харагдана. Харин энд болохоор дээвэлтэй ороод ирэхээр одоо энэ донтолтондоо бас ингээд үгүй гэж хэлж чадахгүй байгаа тал байгаа байхгүй юу? Ямар нэгэн тийм онцгүй зүйлд тоглоом одоо мөрөдөө тоглоом эсвэл хит их арх тарсны хэрэглээ тамхи одоо юу гэдгийг ямар нэгэн хорт зуршил. Тэгэхээр энэ зүйл дээр айгууд нэг үгүй гэж зоригтойгоор хэлэхгүй болохгүй байна. Тэгэхгүй бол айгүй их ядралт тэгээ дээрээс нь эрүүл мэндээрээ хохирох гээд байна. Энэ дээр нэг юм жоохон ухаантай хандаад өгөөч гэсэн утга орж ирээд ах шүү байх юм. Одоо нэг юм юу үгүй би уухгүй гэдэг ч юм уу ямар ч лээс энэ сэлэмний хаан шиг үзэл бодолтой айгуу тийм бат байх хэрэгтэй. Энэ дээрээс ингээ харахаар яг үгүй гэж чалдахгүй биш бас үгүй гэж хэлж сурах юм шиг. Яг бол дээвэл үзрөөс ингээ буруу харцсан илүү одоо энэ сэлэмний хаан руу харцсан байгаа болохоор бас иймэрхүү онцгүй муу зуршилтаа бас өөрийнхөө одоо эрүүл ухаанаар үгүй гэж хэлж чадах юм шиг байна. Хэрвээ чадахгүй байгаа хүмүүст бол чадахыг зөвлөж гинэ гэсэн үг. За тэгээ энэ дээрээс ингээ харахад ер нь 1-р сонголтын дээр гарсан нэлээд үзрүүд бас давхцсан харагдаж байна. 1-р сонголт дээр мөн адил нөхөрлөл гарч ирж байсан. Энэ дээр болохоор яг night хөзрөөр нөхөрлөл юун дээр болохоор 1-р групп дээр болохоор page хөзрөөр нөхөрлөл гарч ирж байсан. Яг л зоос саваагаар гарч ирсэн. Энд бас зоос саваагаар гарч ирсэн байна. Тэгэхээр яг 1-р группийн арай залуу хүмүүс хоёрынхан бол арай жоохон хідэн насаар ах ихч хүмүүс ч юм уу эсвэл ах ихч биш байлээ ч гэсэндээ арай илүү амьдралын туршлагатай хүмүүс байгаа юм шиг харагдаж байна. За энд мөн л адилын бас л нөө спортлог гэж орж ирэх гээд байгаа юм. Бие бэлтрийн хувьд айгүй ажиллаж байгаа хүмүүс харагдаж байна. Эннээсээ бас айгүй их ядралтыг мэдэрч байгаа гэж магадгүй. За мөн ямар нэгэн зүйлийг яг ингэж хиймээр санагдаад
Энэ нь илүүтэй юм нөгөө сэтгэлийн дуудлага ч гэх юм уу те ингээд бүр ингээд дотроосоо бүр ингээд нэг ямар нэг зүйлийг хиймээр санагдах. Гэхдээ тэр нь юм бүтээлч зүйл. Тэгэхээр тэгэж хэрвээ санагдах юм бол яг тэр зөв цагт нь хийгээд үзээрэй. Хийхэд гэмгүй гэсэн үг. Тэгэхээр тэр зүйл маань танд ялтыг авчирнаа гэж юм. Тэгэхээр ерөн л нэг юм спорттой холбоотой байж магадгүй. За спорт биш юм а гэхэд танд ямар нэгэн тийм зүйл хиймээр маш их санагдах байх. Ямар нэгэн зүйлийг магадгүй өнгөрсөнд хийдэг байж байгаад болцсон зүйлээ дахиж хийх гээд хиймээр санагдаад. За тэгээд тэрийгээ яг мэдэрч эхэлсэн л бол тэр цаг хугацаанд хийвэл үр дүн бол эерэг байхаар харагдаж байна. Гэхдээ энэ Night of Wands юм бас нэг анхааруулга нь хэлэхгүй болохгүй. Хэдий одоо хүсэл тэмүүлэл нь маш өндөр байгаа ч гэсэндээ бас юутай байх хэрэгтэй шүү. Одоо энэ Knight of Pentacles шиг жоохон удаашраад бодох хэрэгтэй. Хурдан хийх хэрэгтэй. Тэгвэл хурдан хийхээсээ өмнө жоохон эргэцүүлж бодоод за яах вүлээ ийх вүлээ гэдгээ нэг жоохон ч гэсэн тунгааж бодоод хийхгүй бол нэг хитрхи өнгөн хумгаа хитрхи яарснаасаа болоод бас алдах вэ. Харамсах зүйл болох вэ. Тэр дээрээ анхаарад өгөөрэй. Тэнгүүд бас энд түрүү нөхөрлөл гэж хэлсэн шүү дээ, тий. Энд бас нөхөрлийн харилцаатай хүмүүс, айгүй мундаг сайн найзтай хүмүүс байх шиг байна. Тэгээд энэ хоёр хүн маань нэг юм юу байгаад байл л да. Хоёр өөр төрлийн хүн. Нэг нь айгүй яаруу адгүй, нэг нь бол айгүй удаан. Гэхдээ яг энэ хоёр хүн маань ингээд нөгөө бас гар нийлээд хамтраад байна л да. Энэ хамтрал нь бас ялалтыг авчирч байна. За тэгээд хамгийн төгсгөлийн үзрийг харах юм бол нөгөө Hanged Man гарсан байна. Тэгэхээр ер нь бол энэ 7 дугаар сард та өмнөх бодож исэн итгэл үнэмшлүүдээсээ өөрчлөгдөж магадгүй. Альва ямар нэг зүйлийг ч юм уу нэг юм уу нэлээд хэдэн зүйл дээр эн чинь яг миний бодож исэн шиг биш юм байна. Магадгүй хүн дээр тий энэ хүнийг би бас ингэж бодож исэн чинь тийм биш юм биш дээ гэдэг нэг юм үзэл бодол аяг өөрчлөгдөж магадгүй. За хүн биш юм а гэхэд одоо харах өнцөг өөрчлөгдөх гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр одоо альва зүйлийн гаргалгаа гаргахтаа бас арай өөр талаас нь хараад гаргалгааг гаргаж олно. Энэ нь танд ялалтыг авчрах гэдэг урт хугацаанд танд өгөөжтэй байх одоо юу байгаа байхгүй одоо энийг одоо юу гэвэл зам байдлын өөрчлөлт замар жил байсан үзэл бодол өөрчлөгдснөөр танд цаашдаа бол ер нь бол айгүй ээлтэй гэж байна. За тэгээд эзэн хаан үзэр улны үзэр дээр гарсан. Тэгэхээр захирангуй хүчрэхэг эргэтэлэг энерги том байгууллагын захирлыг хилжиж болно тий бас ер нь л нэг юм эцэг энергитэй, эргэтэлэг энергитэй, хүчрэхэг эргэтэ үний энерги гарч байна. Илүү өөртөө эзэн болно гэсэн л үг орж ирээд байна да. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх, өөртөө эзэн болох, тууштай байдал, үнэнч, шаргуу байдал. Энд бол одоо шаргуу байдал гэдэг утга бол хоёр чөдрөөр орж ирж байна. За тэгэхээр энд нэг юм өөрийгөө ядраадаг сөрөг талуудаа дарж чадхаар харагдаад байгаа байхгүй юу? Ямар ч гэсэн энэ шал хэрэггүй өөрт чинь бүр ямар ч шал хэрэггүй зүйлд айгүй их цаг үржсэн нь ойлгоод энэ зүйл дээрээ үгүй гэж хэлж чадхаар байна. Эндээс одоо энэ сөрөг зуршлаас бол гарахад дайжгүй амархан байх ба хурдан байх ба нэг л шийдчих юм бол гол нь шийдэх хэрэгтэй нэ тий. Энэ тал дээр бол айгүй зөрчилтөнтэй гэж магадгүй дотроо айгүй их зөрчилтөнтэй би болж чадах болоо яах болж гэдэг юм уу тий өөрийгөө энэ доош нь татж байгаа зүйлээс гарахтаа жоохон дотроо их зөрчилтөнтэй байгаад байж магадгүй.
За тэгээд бас энэ сонголтын чулуу маань ийм хар өнгийн хамгаалтын чулуу байгаа. Тэгэхээр эмперор хүзүүртэйгөө бас уялдаж гин гэж бодож байна. Та бол энэ 7 сард өөрийнхөө гэсэн зүйлсүүдийг хамгаалж чадна. Үгүй бол таныг бас хамгаалах юм одоо нөмөр нөөлөгтэй, эрхтэлэг юм хүчтэй хүн бас таны амьдралд байхыг илэрхийлж иж болно. За мөн энд нэг юм маш их шаргуу ажиллах гэдэг байгаа тий. Шаргуу ажиллах нь бас танд одоо энэ хит хортой нөхцөл байдлыг үүсгэж магадгүй. Одоо бусад хүмүүс таныг харахаараа ёо энэ одоо ямар амар ажилт юм бэ те, хитрүүлээд байгаа юм биш үү гэдэг юм уу, тэгж харж магадгүй. Бүр юм хүн хатан гэх юм уу, тэгж ажилдаг бас хүмүүс үйж магадгүй зарим нь. Тэгэхээр яг заримынх нь хувьд болохоор нэг хорт зуршил, донтолт ч юм уу тиймэрхүү зүйл аа. Заримынх нь хувьд бол ажилдаа хийх улаардаг, хитрхи бүр ингээм мах руу ажилдаг хүмүүс үйж магадгүй. Энэ байдал нь бол яг өөрт ч юм бол зүгээр ч гэсэндээ хөндлөнгөөс хүмүүс харахтаа бол энийг амар тийм токсик гэж харахаар тиймэрхүү байдал үүсч бас магадгүй харагдаж байна. За тэгээд энэ 10-ын хүзрөөр бас энд 10-ын сава үзрээр энд сонголтын картны зөвлөгөө бас орж ирж байгаа. Таны амьдралд ямар нэгэн зүйл дуусж байгаа. Гэхдээ дуусах гэдэг нь өөрөө шинэ эхлэлийн эхлэл байдаг шүү. Тэгэхээр шинэ төгсгөл болон эхлэл бүртэл одоо таныг харсан даасан тэнгэрүүд, сахиусан тэнгэрүүд нь хамт байгаа шүү гэдгээ бас сануулсан байгаа шүү. За 2-ын өмнө маань 7 дугаар сар нэг иймэрхүү байх нэ. За одоо харин 7 хоног орно нэг карт суулж харъя. За 1-р 7 хоног дээр эрүүл мэнд сайжрахаар байна, мөн санхүүгийн байдал нэлээд сайжрахаар харагдаж байна. Сүүлийн үед ер нь жоохон бие нөвцсөн байж болох юм. Үгүй бол одоо санхүү мөнгөний аюул алдагдaltaй, эсвэл орлого мөнгө жоон тиймэрхүү байсан бол 1-р 7 хоног дээр маш ээлтэй байх нэ. Санхүү мөнгө болон эрүүл мэндийн хувьд ээлтэй 7 хоног байхаар байна. 2-р 7 хоног дээр аялалд явж магадгүй. Аяллаа үзүү гарч ирж байна. Адал явдалтай. Аялалд явдаггүй мэхэд маш адал явдалтай олон зүйл өрнөсөн. Бас түрүүний хэлсэн аялал бас мөн дээрэс нь одоо ирээдүйнхаа сайн сайхныг одоо их төлөвлөх бас 7 хоног болж магадгүй юм шиг байна. За 3-р 7 хоног дээр бол сонголтын донд нэлийн төөрж магадгүй. Олон үйл явдал болох ч юм уу, эсвэл олон хүмүүс зэрэг тань руу санал тавих, ямар нэгэн зүйлээ санал тий. Ямар ч санал гэж болно шүү дээ. Заавал сэтгэлээ илчлэх энэ төр биш ч байж болно. Зүгээр олон хүмүүсийн одоо зэрэг ингээл хүй хинээ тихүү, хүй тэрээ тихүү гэл ингээл янз янзын юм ингээд зэрэг орж ирээ. Тэр дундаас яг алийг нь сонгохоо мэдэхгүй жоохон манарч магадгүй. Яг энэ дээр зөвлөгөө байдаг. Хамгийн чухал гэсэн зүйлээ сайн бодож байгаа тэр нэг зүйлийг л сонгоорой гэдэг зөвлөгөөтэй байдаг. За 4-р 7 хоногт болохоор Justice үзэр гарсан байна. Шудраг үнэн гэдэг үзэр тий. Шудраг ёс. За тэгэхээр үнэхээр хууль шүүхтэй холбоотой янз бүрийн асуудал гарч ирж магадгүй. Хэрвээ тийм асуудал байсан бол энд үр дүнг бас үзэхээр байна. Ямар ч нэг юм эцэслэн шийдэгдэнэ. Сайн ч одоо таны талд сайн ч муу ч бай. Үнэхээр таны зөв бол таны талд шийдэгдэнэ. Цаа түүний зөв бол тэр хүний талд шийдэгдэнэ. Ямар шудрагаас шударгаар үйлчлэнэ. Justice ямар ч хэлсэн шудрагстай холбоотой л тиймэрхүү уур амьсгалтай сар байх нэ. За бас давхар эн чинь зөвхөн шүүх хэлцээр гэхээсээ илүү бас нөгөө том гэрээ хэлцээр том зүйлийг шийдэх бас байдаг. За 7 хоногийн ерөнхий уур амьсгал иймэрхүү байхаар байна.
Одоо харин хостой болон хосгүй ганц бие хүмүүстэй 7 дугаар сард нь хайр дурлалын харилцаа болон хүн хоорондын харилцаан дээр ямархуу байх вэ харж өгье. За эхлээд хосгүй хүмүүс. За энэ ер нь 1-р сонголтынхантай яасан төстэй юм бэ те. За сингл хүмүүст маань 1-р картууд гарч ирсэн. За энэ түрүүн бас 1 дээр гараадсан. Замирсан хуучин харилцаагаа зарим нэг нь бол хуучин харилцаагаа сэргээх магадaltaй байна. Харилцаагаа эмчилж авах тий. Тэгснээрээ илүү одоо гоё мэд одоо тийм хорвоо ертөнцөөс тасарч байгаа юм шиг мэдрэмж гэхээр одоо их л аз жаргалтай байхаар юм шиг тий. За тэгээд заримынхын хувьд бол яг одоо ер нь бол энэ Magic-ын нөхөр гарч ирсэн бас давхар тэгэхээр энийг баттгах гэж юм л да. Заримынхын хувьд бол энэ 7 дугаар сард та яг өөрийнхөө хүсэж байгаа тэр одоо soulmate гэх хэмжээний тэр хамтрагчаа манифест хийхэд их ээлтэй байна. Тэгэхээр таны залбирал, баттгал үгс за тэгээд дээрэс нь юм дүрслэл одоо яг нарийн дүрслэлтэй тэр одоо манифест хийхдээ тиймэрхүү одоо зүйлийг яг бодиттой хийх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Залбирал, баттгал үгс тэгээд харагдах байдлыг маш тов тодорхой дүрслэх хэрэгтэй юм шиг байна. Одоо яг тиймэрхүү юм өндөртэй тийм гэл одоо ингээд тоочоод тэгж манифест хийвлээ үр дүнтэй харагдчихээн. За тэгээд одоо энэ түрүү нөгөө энэ эргэж нэгдэх гээд байгаа штэ. Одоо хэрвээ ингээ өмнө нэг харилцаатай байж байгаад нэг жоохон тэрнээсээ нэг жоохон шарахтай энд 3 сэлмоз тиймэрхүү хүмүүс байвал эргэж одоо харилцаагаа эдгээгээд дэмжлээд хамтдаа одоо бүр юм бал сар шиг тэгээд энэ амралтын өдрүүдийг маш аз жаргалтайгаар хамтдаа энэ цаг хугацааг өнгөрөөнө гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энд бас дотроо бас 2 хуваагдаад тах шиг байна. Хосон дотроо сингл хостой гэнгүүтээ синглүүд нь бас дотроо 2 хуваагдаад тах шиг байна. За тэгээд энэ донд бас сонголттой за энэ хүн үү гэсэн нэг юм сонголт бас байгаад байна. Шуудхан хэлэхэд одоо хөгшин залуу үгүй бол туршлагатай туршлахгүй. Тим 2 хүнээс сонголт хийх гээд эргэлзэж байгаа харагдаад байна. Гэхдээ яг энэ дээрээс ингээ харахаар илүү туршлагатай хүнээ сонгоод байгаа юм шиг харагдаж байна. Арай илүү одоо юм үзэж нүд тайлсан хосын харилцаан дээр арай илүү туршлагатай хүнийг илүүд үзэж байгаа харагдаж байна. За тэгээд хосын харилцаан дээр ер нь жоохон травматай болцсон гэмээр их шархлуулж исэн байна өнгөрсөнд. Өмнөх харилцаатай хүнээсээ их шархалсан харагдаад байна. Гомдсон, их уйлсан. Тэгэхээр энэ зүйлийг эдгээгээд байгаа байхгүй юу? Эдгэх. За тэгээд дээрэс нь та өөрөө бас энэ талаараа ерөнхийдөө одоо гадралж байгаа юм шиг харагдаж байна. Мэдж байгаа. Зүн сойнгороо ер нь бол хосын харилцаан дээр юу тохиолдох вэ? Ер нь бол мэдж байгаа харагдаад байгаа байхгүй юу? За тэгээд зүн совин ер нь нэлээд өндөртэй учраас хермит үзрийн илэрхийлэлээр бас та яг өөрөө зүн сонгороо мэдээд байгаагаа яг ижлэхэн хермит үзэр чинь нөгөө таны дотор бүх асуултын хариулт байгаа гэдэг утгыг илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр та нэг жоохон дотгошоогоо болоод ирэх юм бол бүх хариулт таны дотор байгаа. Зөв хариултыг та дотроосоо олох болно. Итгэл найдраа олох болно. За тэгээд бас дээрэс нь өөрийгөө хитрхи их шөөмжилт бусдаас доогуур үздэг хүмүүс гэж магадгүй. Тэгэхээр энэ тал дээр бас эдгэрэлтийг хийх хэрэгтэй. Тэгэд манифест хийвэл маш үр дүнтэй ахна. Энэ хоёр бол яг л ингээ батлагдаад ороод ирсэн.
Энэ сар бол манифестэд маш ээлтэй байх нь шүү. Тэгээд ч бас таны өөрөө чинь зүүн совин маш өндөрт хөгжсөн байхаар байна. За тэгээд түрүү хэлцэнтэй ингээд сонголттой гэ. За ганц бие хүмүүстээр маань ийм мессежүүд орж ирлээ. За одоо харин хостой хүмүүс. За хостой хүмүүстээр маань ийм мессежүүд орж ирлээ. Яад чинь нэг юм оронгороо иргэсэн юм болох гээд байгаа юм шиг харагдаж байна. Хөөх одоо ийм байсан юм уу гэмээр ч юм уу тий. Битүүрийн харилцаа ийм байсан юм уу? Эсвэл одоо хамтрагчаа энэ хүн ийм хүн байсан юм уу ч гэдэг юм уу? Яг нэг 7 дугаар сарын ерөнхий төлөв байдалтай гарсан утгуудаас орж ирээд юм л да. Ямар нэгэн донтолт хамаарал гэдээсэн да. Яг тиймэрхүү донтолт хамаарлын юм зүйл одоо таны бол одоо хосын амьдрал айгу нөлөөлж байна гэж. Тэгэхээр одоо ямар ч хамаарал гэж болно тий. Мөрөдөө тоглоод байна уу? Эсвэл одоо үнэхээр архитарс одоо мансууруулах тиймэрхүү төрлийн зүйл донтоод байна. Эсвэл бүр одоо нэмэх 18 нөгөө томооны кино минод их донтоод байна уу? Ямар ч л байсан түрүүнд гарсан үзрүүд бас энэ дээр яг орж ирэл юм л да. Дэвлийн нэрэг орж ирээл юм. Тэгэхээр яг мэрэг үзэж байгаа хүний маань буруу бол биш гэж байгаа. Тэгтэл яг энэ байдал дээр бол ерөнхийдөө нэг жоохон хохирогч ч юм уу эсвэл хариуцлага хүлээх хэмжээний байгаад байна. Тэгэхээр одоо энэ тавар цамхаг маань одоо нурах нь бол зайлшгүй. Гэхдээ энд бол таны буруу байхгүй гэд байна л да. За ямартайч яг энэ одоо нөхцөл байдлыг ингээд дуусахгүй ингээд нэг жоон торгоогоол энэ янзаар нь байлгаад исэн ч юм уу тий. Тиймэрхүү зүйл байсан байж магадгүй. Гэхдээ энэ тал дээр бол таны үзэл бодол энэ 7 дугаар сард өөрчлөгдөхөөр харагдаж байна. Бас найз нөхдөд юм ч юм уу эсвэл нэг хэсэг хүмүүсийн тусламжтайгаар та ирээдүгөө арай гэрэлтэй болохоор харагдаж байна. Гэхдээ яг 7 сард нэг юм жоохон оронгороо хэрэгэт байгаа юу болоод байгааг нь мэддэхгүй байгаа тийм сонин нөхцөл байдал бас гинтийн гэмээр тиймэрхүү нөхцөл байдал үүсгээр байна. Энэ нь бол таны одоо мэлмиг нээж өгнө ер нь бол харах өнцөг шал өөрчлөгдөнө. Энд бол хүмүүсийн тусламж байна. За тэгэхээр энд байгаа хосууд нь бол эрэгтэй ч эмэгтэй ч маш тийм үзэсгэлэнтэй гадаад төрх сайтай. Үгүй бол ер нь бол тийм. Гэхдээ 7 дугаар сард бүр илүүтэй үзэсгэлэнтэй харагдаж магадгүй. Заавал эмэгтэй гэлтгүй шүү, эрэгтэй ч гэсэн ялгаагүй. Бас эрэгтэй ч эмэгтэй ч маш буйртай, суйртай. Алсыг харсан, ирээдүгээ төлөвлөсөн. Ямар ч л байсан одоохондоо нэг учиргүй үр дүн харагдахгүй тийм байгаа байж болно. Гэхдээ явандаа бол одоо өөрсдийнхөө сонголтонд маш баярлах байх. Тэр үед одоо тэгсэн нь болж ич гэдэг юм. Ямар ч хэлээс яг ямар шийдвэр гэдгийг мэдэхгүй байна. Энд ч одоо нөгөө олон нийтийн уншлага учраас ямар ч л байсан ирээдүгөө харсан их буйртай шийдвэр гаргана гэдэг юм. Тэгээд энэ шийдвэртэй бол угаасаа дараа нь би айгу зөв шийдвэр гаргажээ гэдгээрээ ер нь бол бахархаар харагдаад байгаа байхгүй юу? За бас энэ чинь зөвхөн хосын харилцаа биш те. Хүн хоорондын харилцаан дээр бол найз нөхдөдтэйгээ бас ойрхон уулзаж магадгүй харагдаж байна. Октоудаараа гарч орох ч юм уу те. Тэгтэл энэ хоёрынхан дээр маань нэг юм хамааралтай байдлын сануулга их орж ирээд байгаа шүү. Тэгэхээр хитрүүлж өөрийгөө ядраах вэ?
тааруулж аливаа зүйлийг хэрэглээрээ, баланс бас чухал. За тэгээд энд бас хостой хүмүүстээр маань илүү одоо нөгөө бие бинийгээ таньж мэдэх шаардлага бас байгаа гэж байна. Маш сайн ярилцаж одоо бүрчин сэтгэлээсээ дотроосоо ингээд өөрийгөө уудалж сайн ярилцах хэрэгтэй. Тэгжиж илүү одоо бие бинийгээ таньна гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ч юм ер нь бол энэ нэг юм хосын дотн харилцаан дээр илүүтэй надад хилээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр айгүй удаан ингээд эхнэр нөхөр байсан ч гэсэндээ яг 100% юм нээлттэй бас байж чаддгүй хүмүүс юм болов. Тэгээ энэ тал дээрээ нэг жоохон нээлтийг хэрэгтэй байгаад байна. Тэгснээр таны харах өнцөг өөрчлөгдөнө. Магадгүй бүр эхнэр нөхрөө өмнө нь үгүй чи одоо бараг ийм юм дуртай байсан юм уу? Би чам ерөөс тэгж бодоогүй шүү дээ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү. За бараг нээлт гэж хэлэхэд болохоор л юм шиг санагдаад шүү дээ. За хостой хүмүүс дээр маань ийм утга орж ирлээ. За ингээд уншлага маань үгээр дуусж байна. 2 дугаар сонголтынхны маань. За тэгэхээр таалагдсан таарсан байх гэж найдаж байна. Тэгэхээр та бүхэн маань саба дараарай. Мөн лайк, комент үлдээхээ мартваа. Намайг дэмждэгт маш их баярлалаа та нартай. Би уншлага авах сонирхолтой хүмүүс маань тайлбар хэсэгт байрлуулах линкэн дээр дараад надтай холбогдоод хувийн уншлага бас авч болдгоо шүү. За баяртай. За 3-ын маань сайн уу? Уншлагандаа тавтаамаар л. За ягаан болорч болов сонгосон. За сонголтын карт. За амьдралын зорилго. За энэ донд 3 дугаар сонголтынханд маань ер нь одоо нэг сүүлийн үед яриад байгаа нэг сүнсний зорилго морлого би ер нь яг миний сүнсний зорилго юу юм бол би ер нь юу хийх ёстой юм болмол гэж их санаа зовдөг бас хүмүүс байж магадгүй. Тэгэхээр тэр хүмүүст маань юу гэж ийн вэ гэхээр за таны амьдралын зорилго бол өөртөө болон бусдад баяр баясгалан авчрах замаар үйлчлэх юм аа. Тэгэхээр одоо миний амьдралын зорилго юу юм болоо гэж санаа зовох хэрэггүй. Тэгэхээр одоо ингэж санаа зовхийнхоо оронд одоо таны амьдралын зорилго бол бусдад баяр баясгалан түгэж үйлчлэх. Тэгэхээр энэ зүйлдээ л анхаарлаа хандуулвал эргүүлээд танд одоо энэ зорилго нь танд өөрөө үйлчлэнэ гэмий. Тийм утгатай үзэр байна. Тэгэхээр таны үүрэг даалгавар бол ер нь нэг юм нөгөө хариу нэхгүй хайр гэдэг л үг орж ирээд байна. Ямар нэгэн болцол нөхцөлгүйгээр хайрладаг тийм хүн байх л үүрэгтэй юм болоо да. За сахиулсан тэмрүүдээс нэг сануулж өгч байна. За 3 дугаар сонголтынхны маань. Гэтэ бас энэ ягаан болорч чулуу харсан ч гэсэн ер нь энэ чинь өөрөө аюу тийм зөөлөн хайр марийн энергитэй. Ер нь бол хайрын энергитэй чулуу. За одоогийн ерөнхий байгаль. Энергийн шалгалт буюу одоогийн ерөнхий байдлыг харьяана. 3 дугаар сонголтын байна. За нэг их олон зүйл бол биш юм шиг байна.
Ер нь бол өөртөө гоо үзэсгэлэн эд баялаг болон өөртөө итгэлтэй тийм одоо шийдэмгий байдлыг өөртөө манифест хийж байгаа гэж. Тэгж хараглаа. Тэгэхээр ер нь бол манифест хийх маш одоо хүчтэй хүн. Бодлоо бодит болгох хүчтэй хүн. Тэгэхээр өөртөө ийм гой гоо үзэсгэлэн болон эд баялаг, эмгтээлэг байдал, эсвэл эрэгтэй хүн байсан ч гэсэндээ одоо гой бие бэлдар харагдах байдал дээрээ одоо өөртөө манифест хийж гин. Дээрэс нь ирч хүчтэй байх, гал цогтой байх. Ер нь одоо нэг юм үе хүмүүс нэг ингээ унжаагаад ирдэг штеп, бүр юу ч их сонирхолгүй болол ирдэг. Тийм үедээ би л амар тийм ирч хүчтэй болох юмсан, ирч хүчээ нөхөж авах юмсан гэж айгүй их боддоо штеп. Яг тиймэрхүү л надад санагдлаа. За, ерөнхий энерги. За, тэгтээ бас ганцхан утгаар тайлбарлахаар арай учир дутагдaltaй юм байна. Энд чинь олон хүн үзэж байгаа шүү дээ. За, тэгэхээр энэ дунд маань өөрийнхөө хүчээр бизнесээ авч явдаг, өөрийн гэсэн бизнестэй тэр нь бас хөөрхөн ашиг орлого сайтай, ямар ч лсэн санхүү мөнгөөр хүн амтнаас царай алдаад ахааргүй тийм хүмүүс байна. За, гэмэн жаахан яруу ээж магадгүй. Нэг шийдвэр гаргаад яг хөө тэр шийдвэр нь зөв л дөө. Тэгтээ нэг эрсдэл энтер янз бүрийн арт урдах юм жоохон тооцоолохгүйгээр хит яарж ороод жоохон өнгөрсөн нэрээ тэрийн тэх байсан штэ, энийг ингэх байсан штэ гэд нэг юм харамсаад идэг тийм хүмүүс гэж магадгүй. За, тэгээд шидтэн үзэр маань танд одоо бүх зүйл байна. Бүтээлч байдал хамгийн нэгдүгээрт те. Та өөрөө юм бүтээх чадвартай, танд одоо түүнийгээ бүтээх зэвсгүүд нь бүгд байна. Та зүгээр л одоо бодлоосоо үгүй бол бүр ингээд дээрээс юм нэг мэдээлэл авдаг тий. Ямар нэгэн байдлаар дээдэх одоо юутай гэх үү тий. Дээд биетэйгээ гэх юм уу, эсвэл ер нь ертөнцтэй холбогдож чадаад түүнийгээ ингээд нэг юм одоо нэг тийм хүмүүс идэг штэ, нөгөө айгу мундаг нээлт хийсэн хүмүүс. Янз бүрийн одооны ямар олон одоо хэлж. Ер нь бол нэг тийм үүрэг даалгавартай ирсэн. Түүнийгээ ингээд биелүүлээ, тэр нь айгу тийм нөө юутай. Хүмүүст айгу хүртээмжтэй, хэрэгтэй зүйлийг бүтээдэг. Тийм хүмүүс байж магадгүй. За, тэгвэр үг мөгөж орж ирэхээ болж зарим үг мөг нэр. За 3 дугаар сонголтынхан байна. 7 дугаар сарын ерөнхийдөө ямар хөө байхаар вэ? За. Түрүү ерөнхий байдал дээр гарч ирсэн хоёр үзэн маань хоёулаа гараад ирсэн байна. За, энэ дунд байна ер нь бол маш үзэгсэлэнтэй хүмүүс их байна. Бүр Empress card тэгснээ 9-ийн зоос гараад ирж байгаа хгүй юу? За, тэгэхээр санхүү мөнгөний хувьд бол хүсэл биелэн гэсэн утгыг бас давхар авч явна. Тэгээд бас дээрэс нь Empress маань өөрөө нэг бүтээлч байдлыг илэрхийлж идэг тий. Маш бүтээлч, өөрөөсөө маш амжилттайгаар ажлыгч тэр одоо хүүхдийгч тэр төрүүлж чаддаг ээж энергитэй, их энергитэй. Тэгэхээр 7 дугаар сард бас заримынх нь хувьд бол төрөлт байж болох юм. Үгүй бол бүр хүүхэд олгоч байт юм уу те. Жирэмслэх. Бас энд ягаад ч юм хуваараа бизнес эрхэлдэг хүмүүс маань мөнгө санхүү дээр одоо зээлмэл хүсэх ч юм уу тиймэрхүү зүйл дээр анхааралтай хандахыг сануулж байна. Яад гэвэл өрөнд орох магадaltaй харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ямар нэгэн зээлмэл авах ч юм уу хүмүүнээс мөнгө төгрөг авах гэж байгаа бол бас нэлээд сайн бодох хэрэгтэй шүү. Тэгжиж
би яг өөрөө төлж чадах уугүй юу ч гэдэг юм уу те. Тэрийгээ сайн өөртөөгөө сайн ингээд ярилцчиж шийдэрээ хариулт нь таны дотор бас байгаа. Хитэх яарч одоо хөнгөн унгаа хандаж болохгүй шүү. Өрөнд орох үе гэсэн утга бас орж ирж байна. За ингээд ер нь бол ингээд бүх группээр энэ нөхөрлөл айгүйх гарч ирээд байна ер нь. Зөв харсан page night хүзрүү дандаа 2-2-ороо гарч ирээд байгаа. За энд бол ижил төрлийн хоёулаа жоох юм яаруу сандруу юмыг жоох хурдан шийдэх гэдэг нөхөрлөл бас байна. Тэгэхээр ягаад чимийн 7 дугаар сар өөрөө тийм нөхөрлөл хамтрал дээр тийм ээлтэй сар юм болоо да гэж бодлоо. Яг бол 3 группийн туршид нөхөрлөл гараад байна. Энэний өмнөх 2 групп дээр болохоор арай тийм эрсдэс 2 нөхөрлөл байсан бол энд болохоор юу байгаад ижил төрлийн жоохон яаруу сандруу альва зүйлд жоохон хурдан ингээд яадаг шийддэг ч юм уу жоохон тийм хурдан хөдөлгөөнтэй ч хүмүүс ээж болно. Эсвэл машинаар хурдан давхих дуртай тиймэрхүү хүмүүс ээж магадгүй. За тэгээд энэ яаж юм за lowers cart бүр жинхнээсээ хосууд дээр байж болох юм үгүй бол ажил хэргийн хамтрал байж болох юм. Яг бол ингээд эргэн тойрны үзрүүдийг харахаар ерөнхийдөө юм ажил төрөлтэй холбоотой юм шиг харагдаж байна. Тэгэхээр ажил төрлийн ч бай, хосын ч бай хамтрал дээр нэлээд том шийдвэр гаргахаар харагдаж байна. Магадгүй энэ харилцаанд жоохон эргэлдсэн байж магадгүй. Би одоо энэ үнтэй хамтрах нь зөв үү буруу юу гэж жоохон эргэлдсэн байж магадгүй. Таны талаас бол аливаа зүйлээ аюу тийм удаан хугацтай шийддэг ч юм уу. Нөгөө талаас хурдан шийдэх гэдэг нь үү? Байран солигдсон ч гэж болно. Эсвэл та арай хурдан шийддэг хүн үү? Тэгээ магадгүй ингээд хурдан энергинд бас их байгаад байгаа учраас та илүүтэй нөгөө аямсыг жоохон хурдан сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдчих гэдэг тал байж магадгүй. Тэгэхээр энэ дээр нь ийм буйртай айгуу сайн бодож шийдвэр гаргадаг тийм хамтрал бас танд чухал байгаа байж магадгүй. Энэ нь бас таныг төлөвлөгдөөгүй зардал болон үр ширнээс урьдчилан одоо анхааруулж зөвлөгөө өгж түннээс нь сэргийлэх тийм хамтрал байж бас магадгүй гэж санагдлаа. За тэгээд ажлын байрны нөхцөл дээр нэг жоохон юу байна уу яаж юм? Таныг жоохон ар урдуур чинь шивэр авиргээд жоохон ховж ив яриад байна уу яаж юм? Тиймэрхүү зүйл бас байж магадгүй. За бас давхар та хитрхи олон зүйлс одоо бодлоор өөрийгөө ингээд бодлын үлээсэнд оруулчаад байна. Тэгэхээр энэ тал дээр зэгцлэхгүй бол айгүй тийм тодорхойгүй байдал ер нь энэ 7 сарын сүүлээр ер нь жоохон тийм яг яахаа мэдэхгүй байдлаар төгсөж бас магадгүй л харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө гарсан үзрүүд ингээ харахаар энэ хоёр дээр бол ер нь л Hermit болон 8 сэлэм хоёр маань өөрөө энэ тодорхойгүй нөхцөл байдал чи юу ч вэ те та өөрөө энэ байдлаасаа гарч чадна. Танаас хичээл зүтгэл хэрэгтэй байна. Ийм туршиж үзээгүй оролдож үзээгүй бэжиж би тэгж чадахгүй би надад ийм авьяас байхгүй би тэгтээ муу инээтрэж гэдэг одоо юу ч байж болно те иймэр янз бүрийн ийм шалтгагаар зөвхөр бодолтой ингээд өөрийгөө ингээд шууд одоо тэр боломжийг ингээ хаагаа ичиж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ байдлаас бол та өөрөө л гарч чадна. Та өөрөө хичээгээд юмсыг жоохон эргээр хараад үзэх юм бол энэ бодлын хүлээсийг тайлж чаднаа. Бүх хариулт таны дотор байгаа гэдэг. Та бол ер нь л айгүй мундаг бүтээлч хүн байна. Өөрөөсөө ажлыг айгүй сайн гаргаж чаддаг тий. Бүтээлийг гаргаж чаддаг. Айгүй мундаг хүн байна. Элбэг дэлбэг байдал бол таныг одоо үргэлжид дагаж явдаг гэхээр харагдаж байгаа байхгүй юу? За тэгээд Temperance үзэр олонний үзэр дээр гарч ирсэн. Тэгэхээр альфа зүйл дээр баланс чухал гэдгийг илтгэж байгаа. За тэгээд мөн давхар одоо нөгөө
өөрийгөө эдгээх. Тэгээ бас нэг юу байна. Нэрээ ингээ харсан чинь жоохон сэтгэл зүйн жоохон юм байна уу да гэмээр юм байна. 8-ын сэлэм, Temperance, Hermit. Сэтгэл зүйгээ ангаах хэрэгтэй. Тэгээд эдгээр нь дандаа нөгөө юм өөрлөв чинь чиглээд байгаа байхгүй юу? Та өөрөө чадна, та өөрийгөө эдгэж чадна, сэтгэлээ эдгэж чадна, тодорхойгүй байдлаас та өөрөө гарч чадна, өөрөө өөртөө жоохон ярилцах, дотгошоо болгох, бясалгал энэ төр айгүй чухал байна гэж юм. За тэгээ яг бүр үнэхээр өөрөө уучраа олохгүй байвал та мэрэгжлийн сэтгэл зүйчүүд юм уу, мэрэгжлийн зөвлөх үед юм уу, тийм хүнээс зөвлөгөө авахд бас илүүтэхгүй харагдаж байна. За 7 дугаар сар иймэрхүү байх нэ. За одоо 7 дугаар сарын 7-7 хоногор нугаана. 4-7 хоногор нь хуваагаад нэг өдрөөр үзье. За. Ямар сонин те энэ яг ингээл хаанда төрөнөөс хойш ингээл дандаа ийм найз нөхөрлөл гар нисэх хамтралын энерги айгүй их байна энэ 7 дугаар сард. Түрүүн бас 2 дугаар үлээ, 2 дээр үлээ. Яг зүгээр 7-7 хоногийн юм дээр бас яг ингээд давхцаа гараад ирсэн шүү дээ. Айгүй сонио. За 1-р 7 хоног дээр альва том гэрээ хилцэл байд юм уу, хойш өөх, таамаг тэмдэг янз бүрийн тийм албан асуудал дээр хөнгөн хумга хандваа маш сайн бодож нухацтай шийдээрээ гэдэг анхааруулга орж иржийн сануулга. За тэгээд энэ Knight of Swords хөзөр маань ер нь өөрөө нэг юм жоохон нөгөө буур суур муутай гэх юм уу. Нэг жоохон юу гэх юм бэ? Яг нь жоохон агаар салхи. Тийм жоохон суур муутай. Хөнгөн хумгай. Жоохон залтай ч юм уу тий. Тиймэрхүү энерги бэлтгэж байгаа юм шиг надад санагдаад идэв. За тэгээ ер нь бол энэ том зүйл дээр нухацтай шийдвэр гаргаараа хит юм хитрхи амар тийм хөнгөн ч юм уу хурдан шийдэж болохгүй шүү гэдэг сануулга байна гэж би ойлгож байна. Бас дээрэс нь 1-р 7 хоног маш хурдан өнгөрч магадгүй. Яхагийн зургууд 7 сарын 7 болсон. 7-8 болсон явж байгаа магадaltaй. За 2-р 7 хоног дээр бол энийг гайхаж байгаа бох те. Энэ юм юу байсан? Би энэ аим ванд гэд ванд гэх юм. Ийм саваа авсан. Энэ нь одоо нөгөө нэг наачиг юм тарад марад хийдэг үндх зүгээр санагдсан. Яг хөө заавал тарад хийдэг гэлтгүү. Энэ мэн одоо 7 үрдийг тэнцвэржүүлдэг, бас энерги хамгаалалт болдог. За тэгээ 7 хүрдний одоо цөмөрсөн эсгүүдийг ингээд нөгөө тойрог хэлбрээр ингээд нөгөө засдаг байхгүй юу? За sorry. Шал илүү юм ярьчлаа. 2-р 7 хоног дээр сонголт ихтэй байх нь. Бас яхаа мэдхгүй эргэлзэх магадaltaй харагдаж байна. Олон сонголтын дундаас зөв шийдвэр гаргах гад энэ дээр айгүй эргэлзэн. Тэгэхээр энэ 7-гийн аяга маань өөрөө нөгөө юу байдаг. Бас нөгөө нэг хит их юу амар агарын юмыг ингээд хийх төсөөлж мөрөөдөх бас байж магадгүй. Биелэгдэшгүй тийм зүйлээр айгүй их мөрөөдөх. За мөрөөдөхөөсөө гадна түрүү хэлсэн олон сонголтын дундаа ингээд зөв шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэх. За тэгэхээр энэ дээр бол зөвлөгөө нь үнэхээр биелэшгүй зүйлсүүдийг болж агсаалтаас хасаад зөвхөн гол зүйл одоо өөрийнхөө логик ухаанаа ашиглаад шийдвэр гаргахыг зөвлөдөг. За 3-р 7 хоног дээр болохоор за нүүдэл судал хийж магадгүй, үгүй бол ийш тийшээ машин хэрэгтэй, ийш тийшээ ойрхон явж магадгүй, ойрхон хол хамаагүй те явах ажилтаа байж магадгүй. Эсвэл ингээл ажил хэргийн шугамар маш их ингээд ийш тийшээ явах байж магадгүй. За тэгээд
бас нэг утга нь болохоор машинд хэрэгтэй. Машинтай болж магадгүй. Шинэ машинтай болно, эсвэл машинаас солих те. Хар машинтай байж байгаа цагаан машинтай болох, эсвэл цагаан машинтай байж байгаа хар машинтай болох ч. За тиймэрхүү. За зөвхөн хар цагаан биш юм. Цайвар бас бараанаас цайварлууч юм. За тэгээд Night of Wands 4-р 7 хоног дээр бас л майдл айгу хурдан өнгөрөх байх. 4-р 7 хоног бас яах их зургүй хурдан өнгөрнө. За дээрэс нь бас нэг юм удаан хугацаанд ч юм уу за ингээмсэндаа тхиимсэндаа гэж бодоод яваад исэн зүйлээ яг хийхэд зөв цаг нь гэж шүү за. За тэгэл нөө хилтгэл хэлнэ зөв цаг нь мөн гэхдээ нухацтай байгаарай, сайн нягтлаарай, хийх гэж байгаа юмныхаа өмнөх дараах үр дагаврыг нь сайн бодож тооцоолоорой. Бага зэргийн чулхны төлөвлөгөө оруулаарай. За ийм байна. За одоо харин хүн хоорондын харилцаа, хайр дурлал хүн хоорондын харилцаан дээр эхлээд синглчүүдтэй уншлага болно. За сингл. За 3 дугаар сонголтынхны ганц бие хүмүүст тэгэхээр картууд, хөзрүүд гарч ирсэн. За энд ингэсэн. За улаан туганд анхаарлаа хандуул гэж л байгаа юм л да. Тэр нь шинж тэмдгүүдийг анхаараарай гэхээр энэ нь яг ямар шинж тэмдэг юм, ямар анхааруулга юм бол гингүүд та юм хосын харилцаан дээр юм ерөөсөө итгэлтэй байж чаддгүй, хүнд итгэж чаддгүй байдал юм шиг байна. Тэгэхээр та магадгүй сүүлийн үед би бас арай л муухай өмхсөн надаа юу энэ гэж бодсон байж магадгүй. Тэгэхээр тэр тал дээр анхаараарай. Энд яг тэгвэл эерэг байдал. Юмсыг эргээр харах нь таны одоо хайрын амьдралд айгу юу романтик байдлыг авчирна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо юм сөрөг үзэл бодол хит их дамгаалаад байна уу? Энэ тал дээрээ бас анхаараарай. Тэгээд угаасаа анхаарч байгаа юм байна. Өөрөө бол сүүлийн үед өөрийгөө бол за би бас арай л хитрхи бас хүнд итгэхгүй байна уу да. Арай л хүмүүсийг сөргөөр хараад байна уу да гэсэн бүр өөрийгөө хитрхи тийм байгаад байгаагаа мэдчихэж магадгүй. Тэгэхээр энэ тал дээр та аль болох эерэг үзэл бодлыг өөртөө оруулж ирж хүмүүст итгэж сурах хэрэгтэй байна. Тэгээд ер нь бол энэ сахиус нэгний зөвлөгөөн дээр ч гэсэн тий. Та ингээл амьдралын зорилго гэл нэг том юм бас бодох хэрэггүй. Таны амьдралын зорилго бол хүмүүсийг баяр баясгалантай байхад нь үйлчлэх, эргүүлээд тэр зүйл нь танд үйлчлэнэ гэсэн утгатай юм гараад ирсэн шүү дээ. За тэгэнгүүт энд байгаа ганц бие хүмүүс маань за ер нь бол амьдралын төлөө амар зүтгэдэг, хичээдэг, ачаа ихтэйгээр урагшлаад илүү сайн сайхан болохын төлөө айгүй хичээж байгаа хүмүүс харагдаж байна. Бүр маш их. Өдөр болгон одоо залхсан ч гэсэн тий, уйдсан ч гэсэн үгүй бол зүгээр энэ бол миний хийх ёстой зүйл гэдэг айгүй ухамсарлаад ч юм уу. Айгүй их хичээж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд баг нэг юм за эрэгтэй хүн бол яг хоо эрэгтэй хүнээрээ байна. А эмэгтэй хүн бол бүр эрэгтэй хүн шиг болцсон ч юм уу тий. Нэг тиймэрхүү ажиллал гэдэг байгаа хүмүүс энд илүү байна. За тэгээд гэр бүлийнх нь зүгээс бол тусламж угаасаа багтаа харагдаж байна. За тэгээд энэ байдлаасаа бол ер нь их ядарсан, туйлдсан, шантарсан харагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ энэ 7 дугаар сард танд яалтчгүй хин нэгэн сэтгэлээ илчлэнэ. Танд дурлна. Энэ хүн байна. За та эмэгтэй хүн байлаа гэж бодоход айгүй гоё машин хэрэгтэй хүн байж магадгүй. Гоё машинтай хүн. Машинаар ер нь их гангарах дуртай хүн байж магадгүй. Тэгээд өөрөө ч их гоё залуу. Дээрээс нь ерөнхийдөө нэг юм
амьдралынхаа зорилгыг олчихсан одоо энэ дээр байдаг шиг те амьдралын зорилгоо олчихсан хүн байж магадгүй. За та хэрэг үзэж байгаа хүн маань өөрөө эрэгтэй хүн бол мөн л ялгаагүй. Яг л хувиргаал ойлгож байгаа. Нэг амьдралынхаа зорилгыг олчихсан, учраа олчихсан тийм хүн байгаад байна. Тэгээд одоо эмэгтэй хүн ч гэсэндээ машинд дуртай ажиллаж шүү дээ. Машинаараа гангардаг. Үгүй бол одоо машинд хэрэгтэй тийм уралдаан дуртай ч юм уу. Тиймэрхүү хүн ч гэж болно. Ямар ч тач шинэ романс бол эхлэхээр байна. Шинэ хайр дурлалын харилцаа эхлэхээр харагдаж байна. Гэхдээ та бол ялцчихгүй одооны нөхцөл байдалд бол ингээл би ч одоо хүнтэй сууж гэж худлаад ч гэдэг юм нэг тийм сөрөг үзэл бодол айгүй их давмгаалцсан хүнд итгэдэггүй байгаа харагдаад байгаа байхгүй юу? Энэ улны үзэртэй шүү бас. Ахаа. За ялчгүй энэ сөрөг үзэл бодол нь бол ялцчихгүй өнгөрсөнтэй холбоотой юм байна л да. Таны өнгөрсөнд таныг айгүй хуурсан байх магадaltaй тий. Тэгэхээр энээс болоод та одоо нөгөө травматай болцсон юм шиг л харагдаж байна. Тэгэхээр одоо үүнийгээ болоорой энэ бол өнгөрсөн юм. Бүх хүн ижилхэн биш. Таны амьдралд гоё хүн орж ирэх гэж байна. За тэгээ түрүүн бас энэ нөгөө черри түзрийн бас давхар утгуудыг зөндөө хэлсэн болохоор энэ дээр бол давхардаж хийлээд яах вэ? Зөндөө олон утгатай түрүүн хэлсэн байгаа. За ингээд синглчүүдэд маань нэг гоё мессеж орж ирлээ. Одоо харин хостой хүмүүс. За хостой хүмүүс дээр маань иймэрхүү картууд гарч ирсэн. За яагаад ч юм бэ? Гэрлэлт гэдэг үзэр уг нь бол гоё үзэр хэрнээ би энэ дээр ерөөсө гоёор харж чаддгүй. Яг яагаад гэхээр нөгөө нэг алааг байхад үнэг сайхан, авааг байхад авгаа сайхан гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэр орч ирээд байгаа юм. Энэ нөхцөл байдал гэрлэлттэй холбоотой гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр гэрлэлттэй холбоотойгоор яасан бэ гэсэн чинь их одоо хязгаарлалт, хараа хяналтыг гих мэдрээд байгаа юм болов. Тэгээд үгүй бол та хамтрагчаа маш их хардаад хяналт тавиад байна уу? Утсын шалгаал одоо нөгөө янз бүрийн сошиал хаягнуудын пассворднуудыг мэддэг шууд зүгээр дураараа ороод үзчихдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйл байна уу? Хит их контрол. Тэгэхээр энийг бол болох хэрэгтэй байна. Одоо урсгалаараа ингээд яахыг нь хараа, азнаж харах хэрэгтэй. Тэнгүүд одоо ингээд та хоёрын нэгэн тэнцээ хосуудын уншлага штэ, хостой хүмүүстэй, хосууд дундаа хостой хүмүүстэй. Тэнгүүд энэ харилцаа маань одоо илүү юм өндөр түвшинд очих гээд байгаа байхгүй юу? За танилцлаа, үерхлээ, нэг гэрт орлоо, за хурмаа хийлээ. За хурмаа хийгээл бүх зүйл ок болохгүй штэ. Тэгэхээр нэг арай нэг юм илүү одоо юм нэг хүн шиг болно гэх юм уу те. Яг жинхнээсээ нэг ихнэр нөхөр болж харилцаа чинь ингээд энергийн хувьд ингээд өсөхөд энийг юм контрол гэдэг зүйл айгүй их нөлөөлөд байгаа юм шиг байна. Тэгэд энэ дээр ингээд саатлах гарчаад байгаа гэсэн утга орж ирж байна. За тэнгууд нөгөө саатал гингүүд бас гацааны энерги энд бас хоёр давхцаад ороод ирж л байна л да. За тэгэхээр 7 дугаар сард болохоор за ер нь бол заримын хувьд бол бүр яг хурим хийх байхаа гэж харж байна. Яг л нэг юм айгүй тийм удаан доктортой харилцаа, удаан хугацааны харилцаа үүснэ гэхээр за хуримтайгаа бас холбогдож байна. Бас нөгөөтэйгөр нөгөө илүү их нөгөө харилцаагаа өндөр түвшинд аваачих тал дээр жоохон гацаа үүсцэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тал дээрх бас нэг юм ойлгох зүйл байх шиг байна. Тэгэхээр энэ гэрлэлт гэдэг зүйлийг харах өнцгөө бас өөрчлөх хэрэгтэй юм шиг байна. Харах өнцгөө өөрчлөх. Тэгэхээр одоо чи миний ихнэр болсон юм чинь би чи миний нөхөр болсон юм чинь чи тийх ёстой ингэх ёстой гэдэг нэг юм
хитрхи бас тийм байгаад байна уу, яаж ийн тэр тал дээрээ бас өөрөө өөртөө дүн шинжилгээ хийгээрэй. За тэгээд бас заримынх нь хувьд ингээл өдөр тутмын амьдрал ингээл хэвийн үргэлжилтгээрээ үргэлжлээл байжсан аа гів гинтхэн хөөе аялаа явъя ийш тийш явъя гэл аялаад явчмаар юм шиг бас харагдаж байна. Гинтхэн л аялах шийдвэр гаргаад аялах. За тэгээд бас ирээдүгөө бас ингээд төлөвлөж иж болох юм тий нөгөө хүүхэдтэй болох уу, хоёулаа нь хүүхэдтэй болох уу, яах вэ гэдэг тал дээр бас төлөвлөгөө ярилцаж магадгүй энэ 7 дугаар сард. Хүүхэдтэй холбоотой асуудал дээр эсвэл ализений хүүхэдтэй хүмүүс маань хүүхэдтэйгээ холбоотойгоор ямар нэгэн төлөвлөгөө гаргах тий. Тиймэрхүү зүйл байж магадгүй. За ийшлээд ирэхээр за яг харилцаанд бол ялалт ирнэ, амжилт ирнэ. Та харилцаж байгаа хүнтэй хамтрагчтай хүлээн зөвшөөрөгдөн гэдэг утга байж болох юм. Мөн нөгөө талаасаа болохоор одоо нөгөө ажил хэргийн шугамар хамтрал хэрвээ байгаа бол тэр тал дээр ялалт ирнэ. За мөн яг хосууд гэд үзэхээр за яг ажил хэргийн шугамар ялалт ирнэ гэдэг нь болохоор та энэ тал дээр болохоор жоохон хүлээгээд удаан санагдаж магадгүй. Тэгтэл ямар ч байсан та энэ чигээрээ одоо өдийг хүртэл яаж чиж ирсэн тэр чигээрээ зүтгээд авах юм бол ялалт маш ойрхон байна шүү. Үр шимээ хүртгээд ойрхон байна шүү гэдгийг хэлтгэж байна. Хосын харилцаан дээр ч мөн адилхан. Одоо та энэ хамтын амьдрал дээрээ хосын харилцаан дээрээ яг хосууд ямар байх ёстой юм гэдэг тэр одоо хос дээр үр шим гэхэр ч юм сони юм а тий. За яг одоо та хамтрагчтай ингэж хангалттай их сэтгэл гаргалаа, халамжлалаа. Одоо яг энэ 7-гийн зос төр байгаа шиг одоо эмгтэй өнийг нөө цэцэг услаж байхдаа адилхан гэлээдэн шүү дээ. Яг тэрэн шиг гэж зүйлээд ярил л да. Тэнгүү та хамтрагчаа маш их одоо тижээж, тэтгэж их усалж тэтгсэн байна л да. Тэнгүүд танд эргүүлээд харин тэр зүйл нь ирэхгүй байгаа юм шиг хитрхи бага ирээдээс юм шиг санагдаж магадгүй. Тэгвэл та одоо энэ тал дээр ингээд жоохон төлөлдсөн ядарсан байгаа байхгүй юу? Өө би одоо хайрлал гэдэг намайг юу нэргээд хайрлах ч юм уу дөө гэл. Тэгэхээр санаа зовлтгүй та яг энэ халамжаа өгсөн хэвээрээ байгаарай. Удахгүй танд эргээд одоо тэр халамж нь бүрч илүү их болоод ирэхээр харагдаж байна. Таны гаргасан халамж танд эргээд маш ихээр ирнэ. За тэгээд улны үзэр дээр бол 7-гийн саваа нь болохоор одоо энэ 6-гийн саваа дээр байдаг байхгүй юу? Амжилтын дараах атаархал гэж орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр магадгүй одоо энэ 3 дугаар сонголтынхны хостой хүмүүс дээр та хоёрын хосын харилцаа хүмүүсийн жоохон атаархлыг төрүүлдэг гэж магадгүй. Тэгтээ хүмүүст гоё харагддаг ч гэсэнтэй яг одоо юм начир дээрээ болохоор нэг жоохон тийм юу хүмүүст харагддаг шигэ бас байж чаддаггүй юм шиг харагдаад байгаа байхгүй юу? За тэг ямар ч хэлээс нар үзэр гарсан учраас энэ тал дээр бол ямар ч сөрөг зүйл байхгүй, хажуудах сөрөг бүх утгуудыг энэ нар үзэр маань зүгээр нөгөө гоё хурц гэрлээрээ бүгдийг нь харагдуулахааргүйгээр нар үзэр бол гэрлээ гинэ гэсэн үг. За тэгэхээр амжилтын дараах атаархлаас гадна бас нөгөө эн чинь энерги хамгаалтыг илэрхийлж идэг. Тэгэхээр хосын одоо харилцаан дээр бас хамгаалалт хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар одоо өөрсдийнхөө сайн сайхныг нэг их дэлгээд хэрэггүй ч гэдэг юм уу. Сайн сайхан зүйлээ одоо бас нэг яриад хэрэггүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл байж магадгүй. Бас дээрэс нь хосын харилцаан дээрээ хитрхи их жижиг сажиг зүйл дээр хэрүүл маргаан хийгээд байгаа юм биш үү? Тэрэн дээрээ бас анхаараарай. Жижиг сажиг ойр зургийг нэг тогоо шанагны хэрүүл мэрүүл хийгээд хэрэггүй гэдгийг бас илэрхийлж иж болно.
Энэ пресс карт шүү дээ. За тэгэхээр хүүхдтэй холбоотой зүйл бас байж магадгүй шүү. Түрүүн би хэлсэндээ тийм хүүхдтэй болох уу энэ төр гэж төлөвлөө, жирэмсэн болохоор төлөвлөж бас магадгүй л харагдчих. За харин жирэмсэн болсон эсвэл бага сартай ч юм уу жирэмсэн байгаа бол тэрийг нэг эрт хүмүүст хэлээд бас хэрэггүй байхаа. За ийм байна. За ингээд 3 дугаар сонголтынхны маань хостой хүмүүст гэсэн уншлага ингээд дуусч байна. За ерөнхийдөө бол ингээд уншлага маань дууслаа. За ингээд таарсан таалагдсан байх гэж найдаж байна. Миний видеог үздэг та нартай маш их баярлалаа. За тэгээд та бүхэн маань саба дараагүй саба дараарай, мөн лайк, комент үлдээгээрэй. Мөн хувийн уншлага хийх сонирхолтой хүмүүс маань тайлбар хэсэгт байршуулах линкээр холбогдоод хувийн уншлагын цаг аваад үйлчлүүлэх бас боломжтой байдэн шүү. За ингээд дараагийн видеогоор уулзлаа баяртай. Баярлалаа.